За хайцлуусаа Newsag podcast-ийн ээлж дугаар хөргөжөхөд бэлэн боллоо. Тэгээ энэ дугаарын зочноор Мисэсэм хүрэлцэн ирсэн байна. Тэгээ манай подкастын хамгийн анхны эмэгтэй зочин байгаа. Гэдгэрийн онцлогтой. За сүүлийн үеийн сонин сайхан те эхлээд уран бүтээлээс эхлэе гэж бодож байна. Тэгээ сүүлийн үеийн сонин сайхан юу байна? Таймдөө гэдэг баггүй. Тэгэл ямар ч гэсэн нэг зорьсон хэд юм байгаа. Тэгэл тэрийгээ зэтгүүлээл явжлаа. Тэр хувийн цомог момог гэж юу нэрэгч нөгөө соло цомог. Би яран яг анх нөгөө нэг хамгийн анх хэдэн онд ч юм дэ джентлмен цомог гаргаад тэгэл тэрнээс хойш яг цомгийн юм гэж юусэн орохгүй байгаа. Тэгэл ер нь дуунуудаараа л явж байгаа шүү дээ. Уг нь хід ингээл яг ажил болготын за яг энэ дууг ингээд цомог болгочихъя. За ингэчээгэл яг ч юм тэгэл ингээл хаягдаал байгаа л да. Тэгээ тэгж байгаад гэхдээ нэг ботсон юм бас байгаа дахиад. Хоёр нэр гинжин хоёрын нэг хамтарсан цомог гэдэг хоёр ирсэн шүү дээ. Тэрийг цацлуу яалаа. Цацаг байгаа. Тий бас тэгээд одохгүй яг ажил болж байгаа. Юу ер нь бол цомгийн яг дуунууд шин дуу муу ингээ бүх юм бол яг дотроо бүрдсэн бол байж байгаа. Окей. Эми хувьд одоо нэг хамгийн анх нэг амьд хөгжим суурьтай гэж ярьдэн штэ тий. Одоо болохоор яг ингээд рэпер болсон байгаа штэ тий. Буцаад тэр амьд хөгжмөөрөө ямар нэг бүтээл хийх үү? Тий намайг одоо харж байна. Харин харахад бол рок. Тийм ер нь мэдгүй сүүлийн үед тэгэл яг нөгөө хүн яг хаана эхэлсэн яг тийшээгээ буцаж очтой юм шиг санагдсан. Тэгээд би яг анх тэгэж эхэлж байгаа л тэгэл ингэж яваал ингээл хувьсаал тий. Тэгээ одоо ер нь буцаад айгу амьд хөгжмөд айгу дуртай болж байгаа. Тэгээд цаанаасаа бас айгу рок хоцолдог болж байгаа. Тэгээд яг тийм шалтгаангүйгээр гэх юм уу. Тэгээд яг тэгээ шууд яг одоо хийсэн тийм юм байхгүй ч гэсэндээ ер нь аль буцаад амьд хөгжим амар сонсч масаа ер нь ингээд зүрх сэтгэл бас жоохон ингээд яваад байгаа шүү дээ. Тэр явандаа бол амьд хөгжмөөр бас дуу муу хийх одоо рок дуу хийх ч гэдэг юм уу тийм мэдгүй магадгүй юм байна тий. Банд мэнт бол тий. Яач магадгүй шүү дээ. Яач магадгүй гэдэг. Тэггүй рок тэгснэ хипхоп гэхээр ийм одоо юу байдгүй бах тий. Одоо Монголд. Яг Монголд ч н одоо яг байхгүй л тий. Тийм Монголд бол байхгүй л тий. Тийм. Ямар ч харж илээ тий. Эхлээд ямар ч гэсэн зорьсон нэг хэдийн байгаа тэдрийнхээ ард гарчаа тэгээд хаашаа намайг салхитлах нүү. Тэнгүүтээ нөгөө сүүл нэг хооса гэл нэг юм солонгосоос од ирсэн шүү дээ. Солонгосоо тэнгүүт тэрэн дээр нөгөө хуучны нөгөө нэг TXT-ийн Kai-гийн нэг залуутай тий Instagram story энтер гээл нэг тиймэрхүү юм болсон шүү дээ. Тэрэн дээр ерөнхийдөө яг нийгэм тэгж шүүмжилж яхад хэрхэн хүлээж авсан бай. Яг зарим хүмүүс бол тий одоо гарч иж уучлах байх хэвээр гэл тэгж ярьсан шүү дээ. Тэрэн дээр ер нь яг ямар хөл хүлээж авсан. Мэдгүй тэр одоо айгуу сонин тэгэл одоо хэдэн жилийн өмнөх юм тэгээс ер нь бол айл тийм шүү дээ тий. Тэгээд айгуу инээдтэй л санагдсан надаа. Тэгээд дахиад ингээл бүх юм дээр давслаад дахиад бүр мэдгүй тийм айгуу тийм утгагүй санагдсан. Шинэ мьюзик видео онт дээр чинь бүр оож тий надруу мэйл зээл ирж мэрээд тэгэл танихгүй дугаар залгаалаа онгод уучлахгүй гэснээр болсон юм. Тэгээд ер нь тэгэл тий жоохон хөвгчлээ тэгээ жоохон гайхсан маягтай л хүлээж авсан. Тий тэгээ ер нь бол зүгээр фан маягаар хүлээж авалж байгаа гайхаал уучлал муучлал гоё гэсэн бодлогот байгаа. Би одоо тэгэл тийм бодлол байгаагүй. Нэг тийм яг гайхаал тэгэл юу яагаад байгаа юм бэ ёо за болтоо л гэж хүлээж авсан даа. 20 оны үед л нэг эмч нэг монголчууд гэсэн яг нэг хоёр хувааж исэн юм а тий нэг Facebook дээр нэг стори хийсэн штэ. Тэгсэн чи ерөөсөө бүгд бараг ингээл зөв бороо мороо та нар нөө одоо нэг жоохон тийм нөө K-pop-ийн чинь бүр амар дайраал тэгсэн чинь манай үеийнхэн чинь бүр ингээл юу та нар өстой юу өмөрөө дайраад байгаа юм бэ гэж бид чинь тэгээ бид нар тэгэд дайрахаар нөгөө хүүхдүүд нь бас ингээд давхар орж ирж мэрэл тэр бас нэг нэлийн ширүү юм болж исэн те нэлийн ширүү юм болсон тэнгуут явахтай одоо ингээл харангуут саяхан эренгүүт нь асуудал ахаас хөгжингүүд K-pop үнэхээр сонсогчд нь бас үнэхээр үнч байд юм байна. Үнчэд юм байна. Тэгээ үнч байд юм байна. Тэгээд тэгш. Хөөе би ч гэсэн энийг л мэдээ хийжсэн л та. Хөөе би ч бас айгуу тургаач байсан байлээ. Тэгэхээр энэ ч олон жилийн өмнө гэсэн юм байна. Би яг аригуун дээр бас яг пост бичижсэн байхгүй. Би өмөрөөд тэгээд тэгсэн чинь бас миний доор баахан хэрүүл болоо. Тэгээд ерөөсөө ингээд нэг жоохон өмөрж бичсэн хүн болгоны доор л амар хэрүүл болоолсон. Гэтэ одоо нэг одоо жишээ нь ингээд миний бас нэг сонсдог K-pop band гэдэг гэсэн тэрний нэг гол гишүүн амар олон жилийн өмнө л дөө
бас ингээд нөгөө нэг яг фэнүүдтэй бүлийдүүлээ тэгээд амиа орлоод нас орж байсан байхгүй. Тэгээ ингээд яг тэнцээ угаасаа тийм айгу тийм дэлгэр одоо айгу их түгээмэл байдэн шүү дээ тий. Тэнгүүд яг тэрнээс улбаалаад ч юм уу ингээ Монголд бас тийм амар их ингээ ороод ирсэн байм санагдаад байхгүй. Бид нар хизээ тийм байсан тий. Ер нь ингээд нэгнийгаа хизээ тэгж амар дэвсэлж хизээ тийм амар үгээр харааж өгöd гэлээ тий. Би бол тэгэхэд бол аюу гайхчихсан тэр олон жилийн өмнө. Сая бас гайхсан. Тэр тий тэгэхээр. Гэтэ сая бол саяных дээр бол бүр над руу бүр солонгосчууд бүр амар их орж ирсэн бүр. Тийм их шиг байсан. Бүр амар солонгосынхан нөгөө яг хүмүүс бүр өстой нэрээ бүр өстой амар орж ирсэн шүү дээ. Тэр яг нөгөө нэг Аз тодорхой хэмжээнд баг танидж эхэлж байгаа л гэсэн үг байна л да. Түүнээс шиг одоо тухайн үед бол те нөгөө анхны бүлийдэлтэн дээр бол солонгосчууд бол нэг байгаагүй шүү дээ. Тийм тэгэхээр нөгөө тэр үеийг бодвол одоо арай өөр. Юу ч мэдэхгүй байх шиг л байсан л да. Бас яг юу болоод байгаа ингээд ингээ гайхаад яг одоо ингээл бөө юм болгоол ингээл бүр тэгэхээр тэр яг халиан бантал бас ч юм тэгэл. Тэнгүүд одоо ингээд нөгөө фэнүүд ингээд янз бүрийг хэлж ин гэж штэ тий. Монголчууд ингээд нэг нэ янз бүрийг хэлдэг байж байгаа хэзээ тийм болсон ингээд. Тэнгүүдийн янз бүрийн бодол төрж явах юм шиг. Яг жишээ нь одоо ингээл одоо би бол одоо жишээ нь ингээд гэмтгүй би бол жишээ нь хүний доор моор ингээл тийм юм бэр хизээж амьдралтаа үлдээж байгаагүй ер нь одоо өөрийнхөө хувийн фэйсбુક хэрч тэр одоо харааж ирсэн юм бол хизээж бичиж үзээгүй. Тэгэл яг тэгж байж хахад одоо өөрийгөө одоо янз бүрээр тэгж хэлүүлэх чи хамгийн амар ингээл наацхан жишээ нь ингээл одоо энийг библчгэлгүй тий таарсан үхтэй таарсан гэдэг ингэж ч юм мэдэр тэгж орж байгаа тий. Гэх мэт те тэгэл яах гэж төрсөн юмөрсөн те зүгээр ингээл бүр ёо амар бичдэг зэ бүр ээж аав маа оролцуулаад над руу штэ бүр яг тэгсэн заяа. Тэнгүүд чинь нөгөө өөрөө яг тийм хүн биш болохоор яг хүмүүсээс тийм хүлээж авах чинь бас айгу мохоос айгу юу юм бэ те. Анхны одоо тэр бүлийдэлтэн дээр бол ер нь бол сэтгэл санаа хэр байсан бэ? Одоо дээрээс нь эмгтэй хүн штэ бас те. Тэгэл яаж тэгэл инээгээд байхгүй л ойлгомжтой ш тэ ямар амар би ч яаж зах тийм амар ингэж ер нь сөрөг комент энэ төр ер нь бас авч үзээгүй баг тэгэл аюу хүн л цохилт болж исэн юм л тэгээ зүгээр хөнгөө ингээд амар хөнгөө ингээд хийцэн сториг ингээд бүр амар ингэж тэ нийтээрээ бүр ингэж орж ирээд тэр бас тэгтээ хүн цохилт болж исэн юм. Гэтэ тэгэл таахгүй өнгөрсөн. Одоо бол хамаагүй. Одоо бол надад юу ч наалдахгүй гэж байна шүү дээ. Наалтхан байсан аа. Тийм. Тэгвэл нөгөө өмжлийн тоглолт руу орё гэж бодож байна л да. Өмжлөг энэ мөчгөл хамгийн анхны яг стадионы тоглолт байсан шүү дээ тий. Тэр тоглолтоо ингээ хийхэд тэгээ тайзан дээр бүх фэнүүд нь цугларсан байхад тэгээ тайзан дээр гарах мэдрэмж тэр бүх зүйл нь яг ямар хөөсөн бэ? Тэр нэр амар сонирн байсан шүү дээ. Би ингээд ер нь ямар ч тайзан дээр гарахтаа ингээд амар сандардаг байхгүй юу? Гэл ер нь л ингээл нэг газар дуулгах гэсэн чи тэр яг тэрхийнхээ өмнө ингээ жоохон сандраад байхгүй. Тэгээ яг гарангуудаа ер нь гайгүй болдог. Гэтэл ер нь нэг жоохон сандарж байгаа гайгүй болдог ч юм уу тийм. Тэгээ сая яг өнгөрсөн жилийн тоглолтын дээрээ болохоор бүр амар сонирхолтой ингээ бүр гарах гэж амар яарсан. Тэгээ гараад бүр хизээч өмнө байж байгаагүйгээр амар нээлттэй байж бүр тайван байж яг ингээ өөрийнхөө яг өөрийнхөө хүссэн юмаа бүр яг толтол үзүүлж тэгэж чадсан. Ер нь бол тэг бүр ингээ гайхс би уг нь илүү сандрах байх гэж бодсон чинь бүр ямар сандрал байхгүй. Тэгээ яг ч юм бүр амар хурдан дууссан. Тэгэл тэрнээс хойш ер нь дахиад тайзан дээр гарахтаа сандарсан уу? Тэгээ тэрнээс хойш бас нэг өөрчлөгдсөн шүү. Яг тийм сандрал бас гайгүй болсон. Аюу сэнэ. Эндэл зөндөө том тайзнууд дээр гарсан ш. Гэхдээ яг өөрийнхөө тоглолтыг ингээд ч бас аюу яг өөрийнхөө тоглолтын дээр л яг бүр яг өөрийгөө бүр утгаар нь яг задлсан юм шүү тий. Ер нь аль тэгсэн илүү ингээл гоё ингээл яг өөрийнхөө хүсэж байгаа юмаа харуулах гэж зориул тэгэл янз бүрийн одоо бүжиг гэдэг юм уу тий би ингэмээрэн тэгмээрэн гэсэн юмаа бас яг тултал хийж чадсан гэж бодож байгаа шүү дээ. Тийм тэгэхээр хамгийн ойрын том тайзгийн үйл одоо 100-100 муу гэл бол явчих юм шүү тий ер нь. Тий ер нь аль тийм. Тэнгүүд одоо ингээл бүжигтэй хослуулж тэгээ урлаг хийж штэ. Тэнгүүтээ одоо ингээл за бүжигтэй хослуулж урлаг хийдэг хүмүүс яг одоогийн байдлаар миний хааж байгаа бол нэг тийм олон биш байгаа байхгүй юу Монголд. Тэнгүүд одоо энэ урлагийг хийн тий. Урлагийг хийж штэ. Ирээдүйд юм хиттэй Азийн зах зээл рүү ч юм уу тий гарын марыг гэсэн ерөөдөө тиймэрхүү компанид төлөвсөн ажилламжлууд байх юм уу? Үгүй яхаа одоо тэгэл яг миний яс нөгөө хувийн бодол бол ер нь аль
би жоохон одоо продюсер тал руугаа явмаар байгаа. Тэгээд яг яа гэвэл яг надаас ингээд яг дуу зохиохоор ингээд бүр 9 жорын одоо төрлийн дуу гардаг байхгүй юу? Зөвхөн хипхоп ч биш те. Одоо нөгөө амьд хөгжмөөс ахуулаад ингээд ховсаад явсан болохоор гэдэг тэр ч байд юм уу мэдэхгүй те. Яг R&B, soul, alternative, pop хүртэл ингээд дуу ингээд зохиож чадаад байгаа учраас би бас яг өөрөө шууд тэрийг хийх сонирхол бас амар байхгүй. Харин эсрэгээрээ би яг ингээд чадж байгаа яг өөрийнхөө доор яг одоо аваад гоё явах тийм одоо тий гоё илүү гоё дуулдаг ч юм уу тийм хүмүүс одоо охтууд залуучууд хүүхдүүдийг одоо илүү ажиллая гэж бас бодож байгаа. Тэгээд яг сүүлийн үед ялангуяа бүр амар юм янз янзын дуу зохиогоод байгаа байхгүй би бүр ингээд тэнцээ айгүй олон төрлийн дуу зохиож байгаа болохоор энийг би магадгүй бас арай өөр талаар ашиглаж болох байх гэж бас бодож байгаа. Тэгээд тэр тал руугаас бодож байна. Продюсер тал руугаа. Тал руугаа гэтээ арай болоогүй guys. Ааха. Зүгээр бодол төдий тэгээд яг илүү одоо нэг тэр тал нь арай жоохон нээгдэж орж ирээд байгаа юм шиг санагдаж байгаа юм байна л. Амьд хөгжмөс нэгж байгаа юм байна. Их нээгдэж байна. Тэгээд жоохон тэр тал руу сонирхож байгаа. Тэгээд тхийн тулдаас нөгөө өөрийнхөө нөгөө юуг бас нэмэх хэрэгтэй, мэдлэгээ жоохон тэлэх хэрэгтэй тий. Наацхийн жишээ нь нот тий гэх мэт. Ядаж төгөл рүү уурч юм уу тий гэх мэт тиймэрхүү талаасаас өөрийгөө хөгжүүлэх гэдээ бас жоохон хугацаа орох юмнууд бас байгаа. Одоо амьд хөгжим гэснээс бөмбөр тоглодог гэсэн тий. Тийм шүү дээ. Одоо нэг тоглодог гэж бас хэлэхгүй байсан л бах та одоо. За өөр юм ямар хөгжим зөвсөн? Өөр тэгээд ер нь бөмбөрөөс эхлээл тэгээд гитар тоглоно. Тэгээд төгөлдөр уур дээр болохоор нот мэдгүй ч гэсэн аккорд мэддэг. Гэхдээ тэгээд тэрийг одоо хөгжүүлэх хэрэгтэй байна гэдэг байгаа шүү дээ. Тэгээд ер нь бол нэг гайгүй хөөрхий жоохон сонсгол мосголтой юм шиг байлээ. Тэгээд тэр мэрийг бас жоохон хөгжүүлчихвэл давгүй юм шиг байлээ гинэ яваа. Тэгээс яг тийм амар нөгөө бүрэн бас эзэмсэн юм бол бас байхгүй нэг бүгдийн нэг ингээл оролдоод хөөрхөө ингээл хайчдаг юм байна гэхдээ. Хамгийн анхны дуу баг цор ганц гэж дуурай гэсэн. Тийм. Тэнгүүт тэр нөгөө холбоос элбэж байд юм уу те лилдэг ахтай Африкийн холбогдоод тэр дуу нь бүтсэн бай. Шүн баг л хамгийн анхны дуу. Тийм анхны соло тэгэл хамтарсан паблиш хийсэн л ер нь дуу гэх юм уу те. Тэгээд чи анх тэгэл нөгөө манай Билигээд найз Sing Like a Pro гэл тэнцээ манай амраа одоо байсан. Тэгээ бүгдээр яг нэг төсөлд ор багтаад. Умийн тамраа юу? Амраашгүй тий. Манай амраа. Тэгээд би тийч яг нэг гараатай байхгүй юм. Тэгээд нэг гараатай ч. Тэгээд Билигээд найзыг таньдаг гэж яагаад хүш ингэхөө тэхөөгээ за тэгээл та гэд. Тэгээд тэнд нь ороод дууга хийгээд тэгсэн чи надаа нэг манай найз байгаа лил төгийгээд өгүүлдэг. Найз байгаа тэгээ бас ай май хийдэг. Тэгээ чи энэ аяыг сонсоод үзээч гээд. Тэгээ яг цаар ганцхан аяыг сонсуулаад тэгээд хэд чин тэгэл төөгийн битээр шууд студ дээр уулзаад тэр дороо зохиогоол тэгэл тэр дороо шууд баг камертай найз ирээл ерөөсөө ингээл хийгдсэн. Гэтэ тэн дээр амар тийм нууцлаг байсан те царайгаа гаргахгүй шилтэй тийм цаашаа маашаа харсан. Анхнаасаа яагаад нэг тийм имижийг бүрдүүлвэ? Тэр чинь одоо хэдэн настай ч байсан юм дээ те. 11 жилийн өмнөх аа. Тийм байна уу те. Тэгэхээр ч одоо бас айгу жоох охинсэн тэгэл нөгөө ар гэрийн асуудлаар тэгээ аав ээж тэгэл урлагаар явуулахгүй гэл намайг ч ер нь хуулийн талын хүн болгоно гэл тэгэл өөрийгөө батлана гэл би чи нууцаар их явна. Тийм шүү дээ. Тэгж байгаа л нөгөө нэг шууш болоо өстэй болохоор өсмөсөө буржилгаал цаашаа арж тааж бодоод амар амхандаа өөрийгөө аяар танигдахгүй гэл бодцгоо тий. Тэгж явж байгаа л тэгэл ер нь эмээгээсээ л ногдчихсэн юм дөө тэр үед. Тэгж л хийжсэн. Тэгээ тэрийг чи одоо бас ингээл амар гоё явна он ч гэсэн мэдэхгүй шүү дээ тий. Тэгэл угаасаа анхны дуу шууд тэгэл амар гоё авчингууд ч уус амар урам хаваал гээл тэгэл дараа гэх юм шиг шүү. Тэнгүүтээ одоо гинжаах хоёр ингээл хамаатанууд уялууд гэж ярьдэн шүү дээ. X уялууд аа. X уйл тэр яг юу гэсэн юм бэ? X уйл. Яг манай талын ах маань одоо гинжингийн талын ихчтэй хоорондоо суусан л гэсэн үг байхгүй юу? Тэгээд одоо худууд гэж ярьдаг лөө тэр чинь тий. Тийм. Гэхдээ яг нөө цусан төрөл бол байхгүй тийм. Байхгүй. Тэгээ хамаатан байж байгаа байсан. Тийм. X самаас үе худуудсан. Тэгээ нөгөө хоёр нь салангууд X болчих жоохгүй тий. Тийм. Гэхдээ хоёр бол одоо хамтдаа уран бүтээл бол бас хийж л уустай тий. Ер нь гэхдээ ойрд нэг хамтарсан. Ойрд жоохон тий Покемон л байгаа. Тэгээд ойрд жоохон бас хувийн тоглолтоо жоохон хөөж гин. Гэхдээ бид хоёр бол ингээл стил найз нөхөд хിവэрээ ямар ч асуудал байхгүй шүү тий. Яг дунд нь хаяа хэрэлцлээ тий. Одоо ингээд эмийн хувьд яг хамгийн анх ингээд нэг фэнтэй болоод ингээд мэдэгддэж штэ мэдэгдэж эхлээл олон хүмүүс ингээд чамайг сонсдог болол дагаал яг тэр үед юу ямар мэдрэмж төрчихсөн бэ? Мэдээж гоё л мэдрэмж төрсөн. Эхэлж яхад гэх юм уу? Тийм тэгэл
Тэгэл тэр чинь одоо анх цор ганцаас ингээл эхлээл тэгэл комментуудыг уншаал, догтлол, баярлал амар гоё л мэдрэмж төрж исэн. Мэдээж одоо хүн дуу ийгээд ямар нэгэн одоо олон хүмүүст зориулж хийж байгаа зүйл нь хүрнэ гэдэг чинь өөрөө тэгэл ямар гоё л гол зорилго маань л тэр од нь шүү дээ. Тэгэхээр тэгэл тэгж чадсандаа бол аюу баярлж л байсан. Тэгвэл од болох юм муухай юм юу вэ? Од болох юм уу? Одоо од шүү дээ яа. Од байлгүй яах вэ? Үгүй яа муухай юм ч гэж одоо Саяны маяны текст хэл юмнууд байна да тийм. би тэрийг бол гэхдээ муухай юм гэж бол яг тэр нөгөө үгнүүд нь муухай боловчааг яг Ааха. тийм байдал бол тэгэл хаасайг бол нэг юм янз бүрийн худлаа үнэнгээрээ бас худлаа үнэн мэдээлэл тарах ч юм уу тиймэрхүү юм бол байдаг л хэл та. Гэхдээ муухай зүйл бол одоо муухайгаар хараал болохоос бусдаар бол муухай зүйл бол байхгүй л гэж л. Наад болохоор би зүгээр ингэж боддоо шүү дээ. Хэрэв би од биш ч гэсэн зүгээр од хүмүүсийг тэгж боддог байхгүй. Ийм дандаа л юм амар гоё л байхгүй бол нэг хаяа хүн чинь бас нэг жоохон те нэг юм байгаагаараа баймаар шүү дээ нэг юм энгийн те нэг ууж идэх муухай биш шүү дээ заавал. Тийм юм үед одоо хүмүүс ингээд нэг чичлээд ч юм уу тиймэрхүү юм жоохон хэцүү байдаг бах та гэж боддог гэсэн. Яг нэг байгаараа байна гэдэг нь ямар хас шалтгаалаад байна л та тий. Бас байгаараа бас нэг дажгуур гэдэг хүмүүс бас байна шүү дээ. Эсвэл юу ч тэгвэл яг зүгээр л нэг яг иймэрхүү нөгөө урлаг мурлагийн хүмүүс те одоо ингээд үргэлж жишээ гэж ярьдэн шүү дээ. Ер нь бол нийгмийнхаа уурлах гэж байгаа. Соён гэгэрүүлэх хэрэгтэй хүмүүс бас яхаагүй нэг юм олонний танд болоод тэрнийх бас хариуцлага гэж бас юм байна л да тийм. Яг заримдаа нэр тэр тал дээр жоохон ядардсан шүү. Гэтэ яг одоо жишээ нь миний хувцсны шүүгээ бол одоо жишээ нь бүр дийлдэхгүй. Тэгэл одоо хамгийн гол нь тэр чинь ингээд бид нар чинь ингээд байнгын зураг ингээд клип ч юм уу янз бүрийн ялангуяа би эмхтэн уучраас нөө янз бүрийн хувцс цуглах юм амар ихтэй. Тэгэл за одоо дараагийн за тэн дээр юу өмсөх вэ? За зинхүү тэхүүгээд одоо улам цаг ирэх тусмал би ер нь тийм болоод байгаа ингээд илүү ингээд одоо нэг хувьсаад байгаа ч юм уу яагаад байгаа чинь тийм эсвэл даруухан байхаа болцсон ч юм шиг мэдгүй нэг илүү л өөр ингээл гоё илүү гоё юм өмсөөл гоё юм ингэмэр санагддаг ч юм. Энэ зүгээр жижигхэн жишээ. Тэгээ тэрэндээ нэг заримдаа жоохон түртэх гэдэг. Тэгээ нөгөө нэг байнгын тэр чинь эмхтэй хүнээс бас байнгын амирх зардал гарч ингэж байж идэг ч юм уу тий. Тэнгүүд одоо яг ингээл одоо баг сүултээ ингээд за стилист заавч мавах гэж байгаа юм шиг тий. Нэг юм жоохон тиймэрхүү юм дээрс хальт таяа түртдэг шүү. Одоо юу өмсөх вүлээ? За яах вүлээ? За ийм юм тийм гэл ерөөсөн миний хувцсны шүүгээ бол зүгээр ингээл ерөөсөн нэг юм гундах замбраагүй юм байх гад тий. Гундах ямар ч тийм ирэхгүй баг. Ер нь бол тийм байдаг. Тэгээ тайзаа үнлээл одоо ингээл тоглолтондоо ингээл байнгын гоёж гоодол гоё цэвэрхэн бас тий гоё харагдмаар байдаг тий. Гэл бас эвтэйхэн явах хэрэгтэй гэл ер нь зардал ихтэй л байдаг. Тийм ч өөрийгөө хөндлөж байна. Бас тайзаа хөндлөж чинь тийм яг хөндлөж байгаа асуудал шүү дээ. Түнс тэгэл өөрөөрөө байна гэж усгалтаа гадаг чинь онцгой асуудал шүү дээ. Ер нь тийм бид л тэгж бодчих тий. Тэгээ манай нэг тэгээ нэг гинжин минжин татархт байхгүй чи өстой гоё юм аа нэрээ. Цаа чин бол тэгэл нөгөө яг эрэгтэй хүмүүс эрэгтэй эмэгтэй ялгаагаас ингээд амар байгаад байхгүй. Би чи одоо тэгэл нэг клипэнд орох гал хумцаа янзлуулна юм аа их гэж тий. Тэгжээч нөгөө өөртөө ч бас гоё ингээ өөрөө өссөн хэмжээндээс очих гээд шүү дээ. Тэгэл нөгөө өсөө янзлуулна, нүрээ бодуулна, хувцаа ингэн тэгэл жоохон жим ингээ хасна гээл тий. Гээд нэг иймэрхүү оноо гардаал яг хувцаа л бодчихвол. Яг байгаад. Тэгэл явж очиод тий. Тэгэл нэг эрэгтэй хүн чи ямар нүур амаа них бодож хурууд хумсаа хийлгээд авах юм баг байхгүй юм чи. Чи нэрэ гоё юм аа гэж яг тэгж боддог. Тэг гинжин бас яг одоо энэ хипхопчд тундаа бол баг хамгийн ганган шүү. Хамгийн ганган орно ягаар. Та чи амар мэдрэмжтэй. Ер нь аль нэлээд мэдрэмжтэй шүү. Учиргүй амар тийм гялт сал биш. Яг нөгөө тааруулаад онжин харуулаад тий. Тэгээ бас их загварлаг харагддаг тий. Тэгээ сүүлийн үед угаасаа цааш алж шээ. Аха тэгж байгаа. Жинхэнэ яг харахгүй MVP байна да. 25 оны шилдэг рэпер бол эхний хагасыг харахад бол яг харахгүй л биш шүү дээ. Лойчсны ерөнхийдөө энэ лойчсан одоо crew гэхээс илүү community гэж явдаг гэдэг байна шүү дээ тий. Яг энэ үеийн ингээд дуунуудыг ингээд сонсохоор нэг арай нэг юм тий нэг жоохон тийм international юм шиг нэг юм арай өөр байгаад. Арай өөр vibeтэй байдаг тий. Тэгэхээр тэр одоо өөр байх нь та тийм зүгээр хөөх хүний өөртөө ч байгаа байдал юм уу ер нь хэдүүлээ нэг юм жоохон өөр байна гэж ярьд юм одоо бизнес план гэдэг шиг бизнес план. Тийм юм бол байхгүй л дээ. Тийм юм бол байхгүй. Тэгэл нөгөө магадгүй тэгэл яг нөгөө агаараараа ингээл яг би бинтэйгээ ойлголцдгоороо нийлцгээл тэгэл анх бол тэгэл би чинь ер нь тэндээс лил төгийтэй найз болол тэгэл цаашаага гинжин нэг дуу их үү гэд над руу бичээл. Тэгэхээр би яг дээр үед яг easy lock гэдэг уусан мэддэг гэсэн.
Тэгээ яг дээр үед яг Easy Lock гэдэг би тэгэхээр Германд зүг сурч байсан байхгүй юу. Тэгээ тэндээсээ би чинь нөгөө нэг ингээл дөнгөж ингээл нөгөө нэг амт хөгжмөөсөө салаал ингээл нөгөө хипхоп байд юм ингээл ийм урсгалаас байд юм бэ ингээл танилцаал. Тэгэл ингээл ваа пүү гэл ингээл амар ингээл те соёлын шок болоод те. Тэгэл нөгөө Монголын хипхоп руу ороод түнш би чинь нөгөө Монголын хипхоп суурьчсан надад байхгүй шүү дээ ягсэрэл. Тэгэл Монголын хипхоп руу ороод Easy Lock Mock-ийн тэр нөгөө Чингис гээд ямар дуйлаа нэг мөнгө тоолол гэдэг. Тэр доо мууг ингээл өө Монголд ийм гарууд байд юм уу гэл ингээл авирсан чинь дараа нь олон жилийн дараа партнероо болсон. Тэгээ надраа тийж чадвас амар баярлж исэн. Тэгэл яг хамтдаа дуугээл амар ойлголцоол. Тэгэл ер нь ингээл явцсан. Түүнээс бол яг тийм нөгөө одоо тийм маркетинг те тийм бизнес план гэдэг гэж бол юм байх. Ийм бай гэж нийгэмд харагддаг тийм юм байхгүй. Байхгүй. Яг өөрсдийнх нь. Тийм. Энэ нэг хоорондоо ер нь амар тийм агаар нийлж тий. Ер нь хоорондоо их амар адилхан. Хоёрын хамгийн анхны дуу ямар дуу вэ? Энэ мөч байсан шүү дээ. Энэ мөч. Тийм шүү дээ. Тэр бас гараал хит болсон шүү дээ. Ер нь алт гисэн. Ер нь анхны юм гэдэг бас гараа хит болох юм тий. Тийм тэнгуүтэй Flat хоёрын яг дуу гэж байдаг лөө. Хоёул. Яг хоёулагийн дуу бол байхгүй. Тийм яг нөгөө 100-6 гуниг гээл тэгээд Get Money. Нэг 100-100 дээр чинь нэ та бас хамгийн анхны 100-100 хийсэн шүү дээ. Тийм тэгчихсэн шүү дээ. Монголын хамгийн анхны эмэгтэй рэпер Монтер рэпер ариун нэгч юу? Өөр хүн байдгүй. Би өстой харин мэдэхгүй байна сайн мэдэхгүй. Тэр царай ариун. Монтер рэп ариун нэгчээ. Би бол яг Jenny ихчийг бол мэдж байгаа. Тэгээд тэрнээс дээшээ үеийг бол яг үнэхээр сайн мэдэхгүй. Би нөө хэлсэн ш би яг хипхоп суурь байхгүй учраас яг одоо надтай амьд үгжим ярил би бол бас нэлээ юм ярих байх. Ярмаар л наач мэдэхгүй юм да бас. Тийм нөгөө нэг Rocket B-ийг би ингээд мэдэхгүй штэ гээд нэг нөгөө Fly Rocket B-ийн beef болжсэн штэ. Тэг чин live гээд Rocket B-ийн талаа юу гэж бодож байгаа. Би Rocket B гэж нэг хайхтар мэдэхгүй зүгээр нэг ганц хоёрын дууг нь хайлт сонсчихсан. Түнс би зүгээр нэрийг л мэднэ нэг хайхтар мэдэхгүй штэ гэсэн чин бас хүмүүс шүлэж аваад тээ. Чи ингээд хүмүүс гэхдээ нөгөө өөрсдийнхөө л яг хүлээж авахаар л авт юм байлээ. Яг юу одоо надаас яг юу хүлээж одоо нөгөө нэг буруу үг ямар нэгэн үг унгаахыг хүсээд юм асуусан бол яг тэрүүгээр л хүлээж авч байгаа байхгүй. Яг нөгөө юу гэж хариулж байгааг юусоо тоодоггүй юм шиг байна. Тэгэхээр тэр би бол яг тийм надтай одоо жишээ нь Svanes те A-Sound Limos гэд ингээ ярих юм бол Айсын сайлх те дээшээгээ ингээ ярил би бол маш сайн өргөн мэдлэгтэй. Түнс яг хипхоптоо бол би хипхоптоо хөл тавьснасаа хойш ийм хүмүүс байд юм байна. Ийм хүмүүс байд юм байна. iStop Lumino ч бас нэлээд одоо тийм Монголд хувьсал авчирсан хүмүүс юм байна. Ийм байна, тийм байна гэж л одоо мэдэж хүндэлж явж байгаа гэхээс бас яг тэр үедээ цаг нийцүүлээд яг дууг нь сонсч явсан үе бол надад байхгүй байхгүй. Дараа л одоо нөгөө чих онгойж те өөрөө хипхоп болсныхон ингэж яасан гэхээс. Тэгэхээр яг ингээд амьд хөгжмөндөө илүү юутай гэсэн сүртэй л мэдлэгтэй бас тий. Тий. Эмийн хувьд одоо яг prime time дээр явж гин үү эсвэл болоог байгаа юу эсвэл одоо өнгөрцөн үү чиний хувьд? Би яг тэрэн дээр явж байгаа л гэж бодож байгаа шүү дээ. Тэг яг нэг одоо юу гэдэг чинь хүний ингээ амьдралаар нь ингээ харах юм бол одоо яг ингээ яг өөрийнхөө одоо хувь хүний хувьдаа энэ ч нэг очсон байгаа. Тэгвэл одоо яг тэгэнгүүт одоо надад бүр ингээ хиймээр байгаа юм бүр амар их байгаа байхгүй. Яг зөвхөн би өөрөө дуу хийгээд клип хийхээс гадна бас өшөө илүү юмд өөрийгөө сорих хэрэгтэй мэн гэдгийг ойлгоцсон. Тэгээд тэр талууд руугаа бас яваад ер нь л одоо бидний үе бол амар завгүй л үе юм байна гэдгийг бол ойлгоцсон. Тэгэл яг тэрэн дээр л явж ин да. Одоо цаашаа дээл хөгжим төгөлтөр урмаар сурна гэлдэг чинь шүү дээ. Төгөлтөр уур сорно гэж. Төгөлтөр уур сорно. Ер нь ингээд илүү хөгжинэ гэж шүү дээ. Тэгэхээр prime time бол ингээд үргэлжлэхээс гадна бүр улам ингээд дээшээ энэ байгаагаас илүү сайжраад яваад байна. Сайжрахыг л хүсэж байна тийм юм аа. Сайжрахыг л зорж байгаа. Уусаа ер нь ямар ч хүмүүс ингээл те одоо байгаасаа илүү сайжрах хэрэгтэй л дээ те. Хамгийн гол нэг зөв замаараа. Зөв замруу явах юм чухал гэж бодож л та. Яг зөв. Одоо ер нь ингээл эргээд угаасаа гэхдээ энэ commercial дуунууд бол хийн өстэй те. Ерөөс энийг бол орхихгүй. Тийм дуунууд зайн холдохгүй. Яг зайн холдож магадч. Тэгээ ямар ч гэсэн энэ жилийн хувьд бол төлөвлөсөн айгүй гой хамтрал тэгээ соло дуу юмнууд байна. Ямар ч гэсэн угаасаа би энэ зүйлийг орхиж болж чадахгүй юм билээ. Зүгээр яг ямар дуу хийж яаж хувьсгай л гэдэг юм шиг байлээ. Нэр одоо хамтрахыг хүсдэг Монгол артистын тэр үнх юм бэ. За энтэй бас дуучлах гоё шүү гэдэг хамтарч үзээгүй. Тийм. Бас угаасаа нэг их хамтарч үзээгүй хүмүүс зөндөл байгаа л та ер нь. Би Morning Star-тай амар хамтрахыг хүсэж байгаа. Тэгээд одоо бас цаа чин тоглолтоо их чагаар шүү дээ. Тэгээд ариун агчтаас хүсдэг. Тэгээд
ер нь зөндөө хүмүүс байдаг аа. Гэхдээ яг Драфтын 1-2 л юм тий. тийм яг шууд ингээд одоо яг гэд Бодогдож юм байгаа. бол тийм бодогдож байгаа нь бол. Morning Star ч бас нөгөө тийм амин төгчмөс өөртэй. Тийм надад бол аягүй таалагдчих Яг байгаа хийж байгаа хоёр бас юмнууд нийлэх нь бах, тийм. А тэгмээ даруйны их чинь бас нөгөө хуучин үеийн Мгм. стил ч гэдэг юм уу тэр ирчүүч мэрчүүч бас Мгм. гой цогцох байхаа. За одоо тэгэхээр нэг сарагч ариуна их ч үг гэл тэгдэж штэ нэг хүн болго нэг юм насан туршийн энэ хоёрын нэг юм өрсөлдөөн байгаа байхгүй. Эми хувьд бол тэр нь ариуна их чи фэн. Үгүй тэгж бол би сонгохгүй. За. Тийм. Тэрэн дээр бол хэнийг сонгохгүй. Чи ята авсаа. Тийм. Ер нь бол Ууч гэтээ яа. Дараа энэ нөгөө сараа ариуна гэдэг юм чинь нөгөө нэг бүр бараг 20 жилийн өмнөөс л нөгөө нэг аль нь нүлээ төрүүлж нөгөө дуучин саран туяа төрүүлээд гавьяат авснаас эхэлж бараг энэ хоёрыг ингэж нөгөө нэг үзэгчд хооронд ингэж талцуулж миний санаанд тэгж эхэлчихсэн байна. энэ хоёр хүн хоорондоо бифт юм уу? Энэ хоёр Үгүй юм хоорондоо шүү. бифгүй. Гэтэ тэр үед биф Зүгээр тийм шиг хүмүүс ингэж тэгээд идэм шүү тийм. биф тийм шиг ярьдаг байсан. Одоо жишээлбэл саран туягч гавьяат тасан чинь дуучин ариуна ингээд зургатаа үз суужсэн шууд аяга хаах шийдсэн мэдсэн гэл бидний тийм юм тухайн үед ингээд амар их гардаг байсан байхгүй. Хооронд амар дургүй юм шиг. Хав шийдсэн хин хараад ярьсан юм байна тий. Тэр үеийн шар сонингууд бол амар ичдэг. Тэгээ тэр үед бол угаасаа шар сонин бүр үнэхээр худлаа байдаг байсан шүү. Би одоо ээж мэжээсээ ер нь яг тэгэж ойлгоод байдаг шүү дээ. Бүр ингээд манай нөө хоёр дүү ингээд бид нар чинь гадаад тоглож өслөө шүү дээ. Ер нь тэгдэг л байсан шүү дээ. Тэгээ манай хоёр дүү ингээд бүр жоохон хоёр шарын байгаа шүү дээ. Тэгээ хоёр шарын ингээд орцныхон гадаа ингээд нөгөө нэг өдөржингөө гадаа тоглоо ингээд галтаацсан чинь тэрийг ингээд нөгөө шар сонин зургийг наваад ингээд галтаас орцны урд ингээд тавьсан. Инхтол нөхрөөсөө салаад хоёр хүүхэнд баг гутан чинь тэгээд тэгээд юм ажигтай баг гिचсэн гих жишээ нэ. Тэгээ тийм л байсан юм шиг л шүү дээ. Одоо ч бас нэг тиймэрхүү хачаачин сайтууд байдаг шүү тий. Байгаа шүү, тий. Facebook-ийн пэйжүүд ч ерөөсөө тэр яг шар мэдээ суурьтай байхгүй. Тухайн үед нэг шар сонин гэдэг яг ийм хов ярддаг нэг л ийм сонин. Харин тийм биш шар сонин гэдэг. Ганцхан сонин тэр нь өөрөө шар сонин. Тэгээ одоо тийм учраас тэрнээс хойш одоо нэг шар мэдээ гэдэг ийм нэр томьёоч гарч нэг томьёо гарсан тийм. Тэр сонины сорон инфо бүр сүлдөө. Бүрс үл. Тэр чинь бүрс үл тэр чинь одоо би бүр хүүхэд байхад л байсан сонин байгаа байхгүй тий. Тэр чинь болохоор нэг сэтгүүл болоо сорон зүйлээс сошиал энэ байхгүй байх үед шүү дээ ер нь хөвчөөгүй байх. Яг жихнээсээ нөгөө гадаа шаратаа байх үед тийм хоёр сайн хийж байгаа хэрэгтэй. Өнөөдрийн подкастын маань хамтран ажиллагчаар HQD Web хамтран ажиллаж байна. HQD Web-ийн хувьд Shangri-La болон бүх гейминг центрүүд болоод оргил супермаркетаар худалдаалагдж байна. HQD Web. Тэрний тэр нэг юм заваан юм үлдээсэн нэг юм юу вэ штэ одоо шар сонин школ нь одоо яг энэ Facebook дээр хүний гүтгээд байгаа юмнууд л баггүй юу ер нь бол. Тэгэхээр тэр нь хаанч угаасан юм байдаг л та тийм байдаг л бах тийм одоо ямар ч ор үндэс хүн мэдээлэл цацагдсан хүмүүс янз бүрээр хэлэн те олонний танил хүмүүсийн одоо тэгэл угаасаа олон хүний анхаарал дөөнэгд чинь тэнд сайн ч хүн байгаа муу ч хүн байгаа тэгэл тэр болгоны сайхан дагаал явах нь юу гэх өөрийнх нь угаасаа л тэг хийсэн сонголт шүү дээ те анханасаа тэгэл тийм сонголт хийхгүй гэж болно зарим нэг хүмүүс яг ингэж яриад байгаа байхгүй те би яг ингээл хүссэн зүйлээ хийж штэ ингээл би ингээл дуугаа хийж чинь намайг яагаа ингэж байгаа юм бэ гэл гэтээ тэр чинь бас нэг тодорхой хэмжээний ингээс чинь муусан хүмүүс тэгэл ингээл нэг болгон хэрэлдээд байх аль байхгүй штэ гэтээ тэр хүн үнэхээр дуу хиймээр байсан юм бол тэгэл дотроо те цацахгүй тэр дуугаа сонсч болно штэ гэдэг ч юм эсвэл зүгээр найзуудтай ч юм уу тэр дундаа сонсч болсон. Өөрөө тэгээд юм паблик ягаал те зацчаал клип бичээд би та хэд зурж дуу хийв гэх нь бас айгүй өрөөсгөл бас санагдаад байдаг юм ерөөдөө. Тий. Эмийн хувьд одоо хэр их коммент уншдаг вэ? Би уншилгүй яах вэ? Тэгэл яг нөгөө тэр чинь одоо бас надад чухал зүйл шүү дээ. Бас энэ миний цацсан дуу хүн юу гэж бодож байна. Энэ ер нь таалагдж байгаа мó таалагдахгүй байгаа мó гэдгийг ер нь мэдэх нь бол чухал шүү дээ. Яг би тэр чинь бас өөртөө ингээд өөрийнхөө төлөө бас ингээд хүмүүст зориулж хийж байгаа учраас яг төрөний хэлсэнчлэн хүмүүсийн бодол бол надад бол бас маш чухал. Одоо яг одоо нөгөө миний тухай юу гэж бодохоос илүүтэйгээр энэ дууг юу гэж бодож байгаа бол гэдэг юм бас яг чухал байдаг. Тэнгүүд одоо ингээл дуу бичээл те аяа за хоолондоор бол хэцсэн байдлаар клип үзэн штэ те. Тэнгүүд одоо энэ за энэ дуу хит болох юм байна гэж мэдрэгддэг үү юм. За энэ ч явахгүй те ч тийм. Гэхдээ харин яг эсрэгээр яагаад гэдэг чинь гэсэн үү? Одоо ингээд тэгээд тийм. Би одоо ингээд за энэ дуу энэ өстой яг өөртөө л те энэ өстой хүмүүс амар таалагдах хаа гэх амар гэгэлзэл цацангууд нэх бас явж өгөхгүй. За да гээл тэгсэн дөө бас бүр ингээл гинт амар явж мавдаг ч юм уу. Яг нэг цааны эсрэгээрээ байгаад идэв шүү. Ер нь тэгээд хамгийн дуртай дуу чи юу вэ? Миний юу? Тий.
Ер нь миний хамгийн дуртай дуу бол миний нөгөө одоо Lil Tog-ийн бас хамгийн дуртай дуу гэж надад байн өгүүлдэг гэсэн Blue гэдэг дуу да би бүр маш хайртай. Одоо яг хамгийн анхны цомогт орсон Blue гэдэг дуу. Тэгээ тэрнээс цомогт ороогүй тэрнээс хоошоо хийсэн дуу гэх юм бол би Хундаг 100 гэдэг дундаас амар дуртай. Эдгээр маань бол яг нөгөө яг жинхэнэ миний яг одоо дотоод юм шингэсэн дуунууд тахгүй яг үзэл бодол тий одоо яг хэлхийг хүсэж байгаа бүх мэдрэмж одоо суртал одоо юу гэдэг тийм юмнууд орсон дуунууд болохоор ер нь мөрийн сонсвол үнэхээр гоё ингээд агуулга их өндөртэй тийм дуу. Тэнгүүд одоо энэ ингээд юу гэх юм. За Mrs. M гинжин гэл бас тий хувьдаач олон хийдтэй хамтлагийн хийтүүд хүмүүс шүү дээ. Тэнгүүд одоо яг юм хит микро болчиход шүү дээ. Тэгээд за энэ дуу угаасаа хит болондоо тий угаасаа нэг тийм юм мэдрэмжтэй болчт юм шүү тий. За угаасаа л ингээд хит дуу ингээд үйлдвэрлэдэг commercial дуу. Энэ угаасаа за ингээд зүгээр байж байгаа л за энэ угаасаа 5 сая хамталтаар нэг дуу хийя гэл юу гэх юм. Өөрсдийн нэг тийм мэдрэмжтэй болчт юм шүү тий. Одоо би бол бусд нь ямар байгааг би мэдэхгүй л дээ тийм. Миний хувьд бол яг би нөгөө өөрөө ингээд одоо жишээ нь нэг юм ингээ хийчээд би яг тэр ижлэгийн юмараа ерөөсөө оролцдоггүй л хүн юм шиг байна. Одоо яг за нэг ингээд энэ дуу ингээ явцсан бол одоо жишээ нь гинжин бит хоёроос ингээд бороо шиг дуу хийгээч гэдэг авиг тэгэддэг байхгүй юу. Тэнгүүд би тэрийг амар гайхаад байдаг. Яг бороо шиг дуу хийж одоо яг яах юм тийм үсттэй. Тэрэнд ороод шал өөр хийж байгаагүй жанр өөрсдөө ивдсэн, өөрсдөө дахиад хөгжүүлсэн ч юм уу. Дахиад одоо магадгүй одоо жишээ нь одоо нэг гоё афро дуу ч юм уу. Одоо яг дэлхий одоо хаашаа явж ин тэрэн рүү ч гэсэн бид нар явах нь амар зүг байхгүй. Тэгэхгүй борошгээ дуу хийгээч, цас гээд борошгээ дуу хийгээч гээл тэр одоо ч бараг тэгэх гээд идэх ч юм уу. Тэгэхээр тэр бол надад амар буруу санагдаад байна. Тэгэхээр тийм дөрвөлээ тоо шиг тийм. Тэгэхээр чиний нөгөө хэлж байгаа шиг одоо тийм юм бол миний хувьд бол ерөөсөө байхгүй. Яг бол би өөрөө ингээд цаашаа яваад байгаа учраас одоо чинь би бол амар одоо яг хипхоп дуу гэхээсээ ил хипхоп бол бас амар байха болоод байгаа юм. Би илүү бас ингээд юм R&B, soul тэгэл жоохон яг амьд хөгжим хийхгүй байгаа ч гэсэн яг одоо хийгээд байгаа юмнууд бол айгүй R&B, soul одоо тийм music, тийм jazzy тийм талтай юмнууд амар хийж байгаа. Тэнгүүд яг нөгөө өмнөх рүүгээ ерөөсө харахаа болцсон л байгаа. Миний хувьд бол тэгээд байгаа байхгүй. Оролж исэн юмараа ахиж оролцдоггүй. Энийг би одоо ингээд хийцэн ийм дуу хийж үзсэн юм чинь дахиад тийм юм хийхгүй. Тийм. Илүү дараагийнх нь гэл тий. Тэр нөгөө Warner Music Asia гэдэг нэг хөгжмийн компанитай гээсэн шүү дээ. Тэгээд тэрийг одоо ер нь хийвэр байгаа болцсон. Тэр байсан би яг өөрөө саналаараа цацалсан. Амар хэцүү юм бэлээ. Яагаад гэвэл яг ингээд одоо жишээ нь ингэж байгаа байхгүй. Гэрээ нь ингээд одоо жишээ нь миний Монгол дахь одоо ингээ 3 жилийн гэрээ байгаа байхгүй юу. Миний Монгол дахь ч байна уу, гадаад дахь ч байна уу ингээд бүх одоо тэн тоглосон мөнгө одоо юу гэдэг бүх юмнаас шимтгэл аавна гэдэг жаа байхгүй юу. За нэгдүгээрт шимтгэл авчиж байгаа. Хоёрдугаарт гэх юм бол би одоо гадагшаага ч юм уу монголчуудтай ч юм уу зориулж тоглолт хийх ч юм уу тийм боломжгүй болчихж байгаа. Бүх юм тэр хүмүүсийн болчихж байгаа. За 3 дугаарт гэх юм бол ай болон одоо хийхийг хүсэж байгаа зүйлсүүд нь бас ингээд зөвхөн Warner-т байдаг beat maker-ууд те одоо music maker-уудээс надад нэг хідэн ай ирдэг. Тэгээ би тэрнээс нь сонгох хэрэгтэй байдаг. Тэнгүүд ингээд нэг хүчээр ингээд нөгөө нэг одоо нэг 10 ирэхэд аруулаад таалагдахгүйсэн. За алийг сонгох уу гэж байгаа сонгодог ч юм уу. Одоо жишээ нь ер нь яг Warner-тай хийсэн дуунууд бүгдээрээ тийм байхгүй юу. Тэгээ тэр надад зүрхэнд үнэхээр хүрдэхгүй яг ингээд үнэхээр яаж иж байгаа л ингээд хийцэн гэдэг шиг тэгээ тааруулаад ингээд эвтэйхэн болгоцсон. Тэгээ одоо жишээ нь би ингээд нэг дууралт нь энэ дууралт нь ингээд байна тэгээд байна ийм байна тийм байна гэхээр бас жоохон комент яг муу авт юм билэ. Яг бол тэр хүмүүсийн хувьд хамтарч ажиллаж байгаа Warner-т бол мэдээж мундаг хүмүүс байгаа учраас тэднийхээ үгийг тэднийхээ хийж байгаа юмыг нэгт тавьдаг юм билээ л дээ. Тэгээд яг ерөнхийдөө намайг ингээд яг юм шорон шиг юмд оруулчихд юм билэ. 360 гэрээ гэдэг нь ийм амар хогийн л гэдэм билээ л дээ. Тэгээд би яг тэнгууд би хэлж байгаа хгүй би ингээд үдээ болтол ингээд босгосон өөрийнхөө одоо Монголдо ядаж босгосон энэ юмныхаа би одоо өөрийнхөө одоо үр шимийг би өөр өртмөр байна тий. Та нар гинт ингэж орж ирээд гинт миний ингээд бүх юмнаас ингээд ингэн гэдэг чинь айгуу тийм утгагүй байна гэд. Тэгээ хэрэг би тэнгүүтлээ хамгийн инээдтэй нэг жан заяа 3 жил ажиллангуудлаа эднэрт ингээд гайгүй боломжийн байх юм бол гэрээг би туслах ирэхгүй сунгах ирэх нас надад байхгүй. Хэрвээ эдэр хүсэх юм бол цаанаасаа сунгана. Өөртөө сунгана. Хүчээр сонгочихд юм байлээ. Тэгээ ерөнхийдөө ингээд артистууд чинь иймэрхүү 360 гэрийн дээр амар асуудалтай байгаад идэв ш дэлхийд даяараа. Тэр л юм байлээ л дээ ер нь. Угаасаа гэрээ мөрийн гэж мангар зузаан юм ирсэн юм шүү. Би нэг сонссон. Амар ийм зузаан заяа. Би бүр баг юу ойлгохгүй юм чинь бүр ингээд. Тэг бүр ахтайгаа бүр ингээд бүр хуйлж амар хилтэй ах дээр бүр очиад хаа энэ юу гэж надаа нэг. Тэгээ баг юм гайгүй юм биш үү дээ гэж ийм бэн тийм. Тэгээ би тэр үедээ бас нэг жоохон байсан юм чинь тэгээ айгу хайн гандаад ер нь зурцсан. Тэгээ бүр арайгш юм уу ер нь.
бол цуцалж исэн. Тэгээ бараг ингээд 3 жил ингээд нөгөө жирэмсэн болж болохгүй тийхгүй ингэхгүй гэд. Тэгээ хамгийн гол хэцүү тий хэцүү юм нь би Монголд байгаа цагт бас ингээд зөвхөн онлайнаар ингээд нөгөө ямар нэгэн компанитай харьцаж ажиллах аюу хэцүү юм лээ. Тэгэл ингээд 5 дахь өдөр болгоно митинг хийдэг ингээд нөгөө дандаа ингээд тий тэгэхээр чи хүмүүс нөгөө ойлголцох юм баг болчих юм лээ нөгөө. Бид нар чи хүнтэй студид юуны тулд хамт ингээд суугаад юм дуугаа нухаад ингээд хамтарч хийдэг үлээ те. Тим ерөөсөй байхгүй. Тэгэл яг нэг юм хүндийг зүгээр л ажил хэрэгч цаа одоо дуугаа гинг тэг гээл ингээд. Тэгэл надаас бараг шууд энэчнээс яг стандарт нь одоо тим дууралттай юмтай юм шууд ингээд шаардчихдаг. Тэгэл би энэчнээс ингээд нөгөө юм бараг илүү аягүй зовж мооц. Тийм ээ тий. Одоо тэнгууд нөгөө хөгжмийн янз бүрийн компаниудаас гадаадуудаас ингээд тогтмол мэйлээр санал мал ирдэг үү? Одоохондоо бол нэг тим юм бол байхгүй байгаа. Анх бол яг B2 гэдэг газраас ирээд тэгээд тэмцээний гэрээтэй байжгаад тэгээд B2-гээс гараад тэгээд тэндээсээ дамжуулаад Warner руу ороод тэгээд одоо Warner-аас цуцлаад тэгээд ер нь ер нь хэцүү юм байна гэдэг бол. Би нөгөө Harry Fraud гэдэг. Тэгээд Harry Fraud чинь яг Warner-т байсан байхгүй юу? Тэгээд би яг тэрнийхэн журмаар нөгөө нэг яг Америк руу яваад тэгээд 7 хоноод Harry Fraud-тай танилцаад тэгээд ингээд тэг яг Америкта байхгүй л бол тэр чинь бас аюу хэцүү юм лээ. Тэгээд би ялангуяа бүх юм чинь ингээд харилцаанаас үүсэн шүү дээ тий. Тэгэхээр би тэр ертөнцид нь очиод тэр хүмүүстэй танилцаад дахиад нэг танил хүнтэй дахиад нэг магадгүй рэпертэй ч юм уу танилцаад ингээд нөгөө тэнцэнэ хүрээгээ тэлж ингэж явахгүй болол эндээс ингээ хаалсан дэлхийн нөгөө өнцг рүү зөвхөн ингэж холбогдох тэрэн шиг ер нь үлгэр байхгүй юм. Зүгээр яхаа YouTube дээр ингээ ямар нэгэн огтлцлан үйлдэлэн таараа тийшээ ингэж гарч чадвал бас тэр Азийн нэг юм байгаад байгаа штэ. Тэрнүү гэхээс ш яг энэчнээс яг ингэж зүтгэн гэдэг бол хэцүүлсэн байлээ. Тэгэл харсан. Тийм байна тий. Би нэг юм асуух гээд одоо ингэж шин дуу одоо ер нь хэрхэн төрт юм бэ? Яг ингэж ажил болгож яг ингэ за нэг дуу хийчихээл ширээний асуулт юм уу? Эсвэл ингэ яг зүгээр ингэ явж исэн чи гинт аймаг гоё санаа орж ирэх үү ер нь? Янз бүр штэ тэгэл яг зарим зөвлөлттэй хэлгээд байгаа тий. Ярихгүй ингэдэж шүү нэрээ. Яг ингэж нэг юм өөр дөнгөж цайгаал нэг юм хальт сэрдэн штэ. Тэр үед бас нэг гинт зэмэн санаа орж ирдэг. Ер нь л тэгтээ тэрийг мартчихдаг. Гэс бичихгүй лээ. Гэс бичих яахгүй. Янз бүрээр орж ирдэг. Заримдаа нэрээ үнэхээр төгжрэлт ингээ явж байгаа да. Гой санаа орж ирнэ. Заримдаа бүр үнэхээр нухаад ингээд ч юм гарахгүй. Заримдаа бүр би өнөөдөр яг нэг суучмаар байна үгүй юу гэх. Тэгээ суухаас гарахгүй ч байна. Тэгэл ёстой янз бүр. Гэтэ яг ийм тийм гэж хэлэхэд бол аяг хэцүү. Одоо гадаадын уран бүтээлчдээс хэрэг инспайр авдаг вэ ер нь? Мэдээж авалгүй яг уу. Баян одоо сонсч өөрөө бас давхар шинжлэгдээд явдаг бах тий. Би болохоор ингэдэг заяа. Миний ингээд би ингээ надаас хүмүүс ингэж хэлдэг байхгүй юу? Хамгийн их айдол одоо авдаг тий хамгийн их инспирэшн авдаг ч юм уу шүтдэг хүн юм бэ гэхээр би ингээд нэг сайн гэт нэг жилийн жилд нэг юм хэлэх үггүй байгаад байдаг гэсэн байхгүй юу? Тэгээ би тэрийг гаргалгааг болоод би болохоор ингэдэм мэлээ. Ингээд нэг гоё хүний дууг сонсч штэ. Ямар зөвүүн юм тий ямар зөвүүн гараа те nice гэд ингэж хүлээж авчаад тэг би дахиад тэр дууг нэгсэн сонсдгоо ингээд дандаа шин юм сонсохыг хүсдэг юм лээ. Дандаа нөгөө нэг ингээл одоо машиндаа суучаал ингээл ороод YouTube ухаал энэ юу юм бол энэ ямар юм энэ яд юм бол гэд авиг тэгдэг хүн юм байлээ. Тэрийг амар ойлгоо. Тэгэхээр яг юм бүр амар ингээл шүтэл те нөгөө нэг зургийг ингээл хан дээрээ наагаал бүр углуур гарan судалж сонсдог ч юм уу яг тийм хүн бол надад байхгүй мэлээ гэдэг би өөрөө яг олж нээсэн. Яг мэдээж хүнлээд ингээ гоё ингээ ихний 10 чагсаа гэвэл бас мэдээж хүмүүс бол мэдээж байлгүй яах вэ. Гэтэ бүр ингээ амар ингэдэг хүн бол бас байхгүй юм байлээ. Яг тоочны одоо тэрний тэр дуу, энэний тэр дуу, энэний тэр юм надад гоё байдаг. Энэний энэ юм, энэ хүний тэр нь гоё байдаг. Энэний нэг тэгж ярьж исэн юм энэ артистын тэр нь гоё байдаг гэх тийм юмнууд бол зөндөө байдаг. Бүр яг ингээд судлаад бид яг амьд хөгжим байхдаа тэгдэг гэсэн аахгүй бүр. Одоо бол яг тэгж чадахгүй байгаа юм. Яг судалж бүр ингээд ухаж сонсч масч юм чадахгүй байна шүү дээ. Айл болох ингээд шинэ юмнууд сонсоол. Энэ өстө гоё юм биш. Ийм урсгал гоё юм биш гэл. Чихээ айл болох нэгээл явж байгаа дөө. Амьд хөгжимтэй хахад бүр энэ дэвтэртэй байлаа шүү дээ. Linkin Park тэр энэ тий ингээл Pink Floyd гэл тэдэн хонд ягаа тэдэн хонд тэр гишүүн гараа тэдэн хонд тийм гишүүн аваа тэрнээс хойш ийм цомог хийгээд өөр юм дэвтэртэй зөө. Гоё хоббитэй байсан тий. Хоббитэй байсан. Одоо Эми хувьд ер нь хамгийн амар тухгүй байлаадаг газар ямар газар вэ? Газар уу? Газар гэх юм уу? Ер нь ямар үед хамгийн их тухгүй байдаг вэ ер нь? Зөндөө байна даа гэх. Одоо ямар? Одоо зүгээр гоё нөө. Жаахан халуун болж эхэлж байна. Ер нь ингээд нэг тийм
нэг юм худлаа байдаг хүмүүст амар дургу. Ер нь тэгээд яг тийм ер нь хүмүүсээс л аягүй шалтгаалдаг төө. Яг тухайн газраас илүү тэр нөгөө тухайн орчинд байгаа нэг юм худлаа хүмүүс өөсөө мэдэгддэж штэ тий. Ер нь тэгээд тийм худлаа хүмүүстэй газар л дургу. Худлаа инегээл тий. Худлаа инегээл тий. Лана замаа. Тийм. Өнгө таарж байгаагүй гэж андаа гэж. Тийм тэгээд үүд штэ. Тийм. Нэг тиймэрхүү юм жоохон дургу гэх юм уу. Тэгэл бусдаар болвол ёстой хамаагүй дээ. Ер нь бас дасан цогцох чадвар модор сайн. Тийм одоо яг би юу нь дургуун болоо. Өөртөө хэлцээд байгаа юм шиг. Яг тийм нэг моментууд угаасаа байдаг штэ дургуун өргсөн момент. Гэтэ яг тоочны юм байхгүй ч гэсэн яг ер нь бол тухайн юм чинь дургуун өргсөн юм чинь хүнээс л болно штэ тий. Тэгэхээр ер нь тийм худлаа хүмүүст л ер нь дургуй дээ. Хүнийг нэг юу яадаг штэ нэг юм жок хийх доромжлох хоёр чинь нэг юм хооронд амар өөр өгдөн штэ. Зарим хүмүүс ингэ нэг юм жок хийж байгаа гээд ингэ нэг юм доош нь хийгээд идэв штэ нэг. Тиймэрхүү юм болоод жишээл намайг бол амар тухгуйтулдаг байхгүй ер нь бол ингээд жок их ч өөрөө юм нэг юм байгалийн юм шиг байгаа маа ер нь бол тий. Яг нэг бурхнаас заяасан тийм нарганы 80% үнэн ингээл тий. Яг зөрүүлэх ингээл дээ яа. Тэндээ гитараа баахгүй юм л та. Яас тэгүүлчий гэж. Биэлдэг. Гэтэ ер нь нэг юм сонин юм мэдрэмжгүй жок хийдэг хүмүүс амар ер нь хүнийг юм тухгуйтулдаг ш ер нь л. Одоо жишээ нь байна уу чамд? Одоо жишээ гэхээр одоо юу гэмээр ч юмтэй нэг юм ямар ч тийм хүнд юм инээдтэй бишээр тэгж өөрийгөө инээлгдэг нөгөө хүндээ инээдтэй биш. Ингээд найз одоо жишээлбэл танай дундаас гинжин жишээлбэл ингээд хамгийн одоо фан гай нэгэл өөрийгөө тэгдэн штэ. Тэгэхэд гинжин ингээд жишээлбэл юм ярихад ингээл бүгд нэр хийтэл ингээл нэг гоё инээгээр инээлдэж байгаа штэ тийм ч. Тэгэхэд тэр тийм одоо мэдрэмжгүй жок хийдэг хүмүүс болохоор нэг ганцаараа инээгээд идэг нэг юм хүмүүс байдаг шүү дээ. Ингээд манагтаал. Тийм хүмүүс ер нь бол хүнийг амар тийм тухгуйтулт юм шиг энэ бол санагддаг. Хаанахаас илүү гэхдээ яг нөө чиний хэлдэг зөв хаанахаас илүү хинтээ байх нь одоо тухгүй байдлыг илтүүлдэг баг тий. Яг тэгдэг юм байна. За хэдүүлээ тэнгууд сайн нэг бахан урлаг ярьлаа те. Одоо ч өөр юм ярих гэж бодож байна. Энэ тэнгууд одоо арай шууд хүн сэтгэлд орчих гэдэг л. Гэтэ яг тэ одоо ингээл яхааргүй энийг ярихгүй ярихгүй бас болохгүй гэдэг. Юу юм басаа. Сүртэй орж иртээ. Монгол юу юм сүртэй хүн штэ. Айгу хүнд сэдв мэдээ гэж. Одоо энэ нэг Монгол залуучууд те одоо ингээд юу яалаа. Улс орондоо амьдрахад хэцүү байна гэж гадагшаа яваал Монгол ингээд эзгүүрээч гэдэг юм уу те. Тэнгүүд энд ингээд ерөөхдөө зарим нэг хүмүүс нь бүр ингээд эзэн суугаал бүр дийлдэхгүй юм системтэй болсон. Тэнгүүд одоо ингээд яг энийг яг юу гэж юу? За. Тий одоо улс төрч гэх юм уу юу гэх энийг юу нэг юу гэж боддог юм Монгол залуучууд одоо Монголд амьдрах ерөөсөө огт хүсэхгүй шүү дээ тий. Бүр ингээд гадагшаа бүгд ингээд юм бол хаяа үнэхээр явчмаар байдгөө нэрээ. Энийг юу яаж өөрчлөх юм шиг санагдчих. Тэгэл углуур хүнсэн шүү дээ. Одоо жишээ нь ингээл би одоо жишээ за одоо сая ингээл нөгөө хэрэг төг оюун эрдэмэрд ингээл нэг юм болсон шүү дээ тий. Би бол яг үндэ улс төрийн талаар надад үнэхээр мэдлэг байхгүй. Би одоо улс төр амар сонирхдаггүй. Гэхдээ үнэхээр сонирхоод ингээд юм кейс өөр аргагүй нөхцөл байдалд бидрийг бол угаасаа оруулж байгаа юм үнэ. Улс төр бол миний үнэхээр юу биш. Гэхдээ би яалчгүй иргэний хувьд одоо том болохын хэрээр би бол өөрийгөө оролцоотой байх хэрэгтэй мэн гэдэг амар ойлгож эхэлж байгаа байхгүй. Ялангуяа Монголд улстай тий. Одоо юу болоод байна тий. Яагаад бид нар ингээд байна. Тэнгүүд би миний хувьд бол одоо жишээ нь ингээд наад захын жишээ заяа ингээд оюурдны хэрэг болонгууд би бүр хьюуд ч итгэж чадах болсон мөлий. Бүр ингээд амар хартай болсон заяа. Одоо би тэрэнд ч үрт итгэхгүй байгаа байхгүй. Хин хэнийгээ харлуулах гад бүгд адилхан санагдаад байдаг надаа. Яг одоо тэгэхээр миний бодлоор бол бүр юм үндэс суураараа л ер нь бол бүр одоо огцрооч хэрэггүй. Үндэс суураараа бүр ингээд байхгүй болох хэрэгтэй юм шиг санагдаад байдаг шүү дээ. Болж өгөөл гэхгүй. Энэ үндэсээр байхгүй болох нэг л зам байгаа л. Надад л тэгдэг. Тэгэл би одоо нэг юм болоод ингээл ерөөсөө юм дархлаатай болсон зөө бүр шал итгэхээ болсон. Энэ одоо бас бидрээр зүгээр л нэг юм дайжгнаад нэг юм хийх гэж байна да тий. Нэг нь ардуур нэг юм хийх гэж, нэг хууль батлах гэж, эсвэл бүр амар болсон тий тэгээ. Тэгжэл бодож систем бол бүр амар тий. Хүмүүсийн бодол бүр. Тэгмүүд одоо ингээл за репрод ч юм уу зарим нэг урлагийнхан тий ингээл сонгол болонгууд нэр үндэ худалдаж чинь тий. Тухайн улс төрчийг сурталчилж чинь. Энэ тал дээр яг юу гэж боддог вэ? Би бол яг уу үнэхээр тэр хүн одоо магадгүй тэр хүнийг одоо тий үнэхээр ингэж хүндлээд тий өөрөө үнэхээр дэмжмээр байгаад би танд ингэ ажиллая би таны гараас ингэж хүсэж байна тий тэгэхээр дүүн бас ингэ гоё ингэ маркетинг юм ингэя тэгье тэгье гэд
тийм зүйл дээр ингээд яг үнэхээр чин үнэнгээрээ хийж ивэл тэр бол нэг өөр хэрэг байхгүй юу. Тэгээ үнэхээр тэр чинь ингээд ажиллаад явж байгаа юм чинь цалин үс бас байж болно шүү дээ. Байж болохгүй биш. Гэхдээ зүгээр яг ингээд одоо нөө сонгуул болохоор угаасаа залгадаг. Тэгэл сонгуулаар явж байгаа юу гэж нэг хүн залгах гэдэг байхгүй юу. Тэгэл явж байгаа гэж хүмүүс тэгдэм шүү. Өглөө асууд тэндээс явж байгаа юу хөө. Хөө юу. Тамхи хөнө бөө гэж ааш. Тэр тэгж асуугаа. Тэгэнгүүтлээ зүгээр хідэн мөнгөний бодоод ингээд зүгээр үнэхээр бие худалдаж байгаа бол би тэрэнд бол үнэхээр нөөл гэж хэлнэ. Үнэхээр би тийм хүмүүсийг бол sorry. Тэрийг бол буруу гэж бодож байна. Юу хүнээж судлахгүй, мэдгчгүй тэгэл зүгээр Тэр мөнгөний төлөө мөнгөний төлөө болчихж байгаа байхгүй тийм. Тэгээ тэр чинь ингээд амар олон том үр дагавартай шүү дээ. Ер нь бол маш том үр дагаврууд ихтэй учраас ер нь бол хэцүү шүү дээ. Тийм үстэй хэл. Тэгэл одоо ингээд хинч шалцсан хүмүүс зөндөө шүү дээ. Урлагт те. Тэр чинь ерөөсөө яг юм байгаа даахгүй. Хүн яг одоо эм хэлж байгаа зү. Хүн яг өөрийнхөө итгэл үнэмшил нь яг байх юм бол чинь тэрийг рекламдж байгаа нь үсэл рекламдж байгаа юм шиг санагдахгүй заяа. Тэгэхэд өөрийнхөө ч мэдхгүй юм яг юм өөрөө чин сэтгэлээсээ дэмжиж байгаа юм шиг ярихаар бүр цаанаасаа юм сэжгийн сонсож байгаа мэддээд идэвхтэй уусаа тэгэл нэг тийм. Бүр илт заяа. Одоо ингээд сая өмнөх сонгуулиар баялагын сангийн талаар яг үндэ бүр ойлголтгүй гарууд баялагын сангийн яг яагаад ойлголтгүй гэж хэлээд байгаа болохоор яг одоо тэр ярьж байгаа юмуд бүгд яг цээжилсэн заяа нэг юм 5 өгүүлбэр хэлээд өгсөн тэрийгээ л хэлээд байгаа байхгүй юу. Баялагын сангийн талаар юу ч мэдэхгүй гарууд л яг тэгж ярьж байгаа байхгүй юу. Ер нь мэддэг хүн бол шал өөр ярина заяа ер нь бол. Тэгэл тэр түрүү нөгөө гадагшаа залуучууд амир явж байгаа гэдэг тэр бол үнэхээр сайд шүү дээ яг үндэ. Тийм. Үнэхээр гэдэг юу гэсэн үгтэй сарга бараад тэгж байгаа шүү дээ. Хүн маадгүй гадагшаа яваад боловсрал гой боловсрал эзэмшгээд явж явах ч юм уу тий. Тэгчээд тийм зоригтой явж ивэл нэг өөр. Гэхдээ бас яагаад бид нар энэчнээ бас тийм боловсралаа эзэмшиж чадахгүй байгаа тий. Бүхэлдээ уус үйж яхад чинь заавал яагаад гадагшаа явж боловсрал эзэмшдэг болцсон тий. Тэгэхээр ингээл бүх юм л ер нь үндэс нөгөө миний үндэс уурах байгаад байгаа юм л та. Нөгөө үг орж ирээд амар цөөх юм байгаа даа. Зэр тайрмаар байгаа байхгүй юу? Би бол болтгоо тэгэхээр. Би тэдүүлбэл ерөөсөө одоо ингээд энгийн ард хүний хувьд их юм ерөөсөө хүсдэггүй заяа. Одоо би яг ингээд аав хүний хувьд хэлэхэд энэ эрүүл мэндийн салбар заяа. Хүүхдээ аваад эмнэлэгт үзэхээр бүр новшин очиртай заяа. Тийм учраас би байнга нөгөө даатгалтай тэгээ хувийн эмнэлэгт очдог байхгүй. Тэгэд ерөөсөө утаа түгжрээ за энэ эмнэлэг эрүүл мэндийн байгууллага зүгээр энэ гурыг л шийдээд өөр зүгээр юу ч хүсэхгүй зүгээр эндээ насаар амьдрмаар байгаа байхгүй. Тэгэхэд энэ гур нөгөө нэг юм хийх ажлынхаа дараа л амар сонирн байгаа байхгүй. Эрүүл мэндийн салбар нь бүр ингээд хөсөр хөвтөж яхад чинь боржур солио явж байгаа байхгүй. Ер нь бол амар хөнгөр тэг нөгөө нэг юм чухал биш гэдэг юмнуудаа ерөөсөө юм ялах чадваргүй байт юм чадвартай л байх л та тэр зөв мөнгө чухал байх л та тийм ээ. Тэгэхээр бас би бас ингэж боддог юм бас Монгол даяараа ер нь нийтдээ гэхдээ мэдээж бүгд биш. Гэхдээ ер нь л масаар бас жоохон боловсралгүй байна даа л гэж боддог шүү дээ. Ер нь хит амир боловсралгүй тэгээ хуулийн бүр огт мэдлэггүй те өөрсдөө ямар эрхтэй их ч нэг онц сайн мэддэггүй тэгэл байнгын юм дарлуулаад ч юм уу тэгээ сурцсан хоёр машин мөргөлдлөө гэж бодоход тэгэл янз бүрийн хуулийн мэдлэггүйгээсээ олоод хохирч байна зарим нэг нь те одоо тэгэл харин тэр үнэн шүү яг үнэн. Тэг ер нь бол нэг боловсрал бас амар чухал санагдаад байна. Боловсрал эрүүл мэнд маш чухал гоё салбар. Тэгжээж ингээд дараагийн те утаа төгжрэл гэж ярихгүй бол бүгдээрээ хав гарахгүй боловсралгүй гарууч одоо тэгээд боржуу солиод хас өөр яхад те. Өнөөдрийн подкастын маань хамтран ажиллагчаар Супер Глюкоз ус хамтран ажиллаж байна. Супер Глюкоз усны маань хувьд ирч хүчний ус байгаа. Тэгээд фитнес болон дасгал хийдэг хүмүүст хамгийн тохиромжтой бүх сүлжээ супермаркетуудаар худалдаалж өгч байна. Сүүлийн үед бас тэгэл боловсрлоос гадна бас бүр Монгол улс маань архинд живж байгааг л амар анзаардаг байна. Тийм бах. Тэрнээс үүдэлтэйгээр бүр яг ингээл эргэн тойронд ингээ анзаарсан чинь үнэхээр бүр тий юу яагаад гам та нар стресстэй байгаа байхгүй юу? Гэхдээ стресснээс гадна юу чи би яг сайн мэдэхгүй л юм л да. Гэтэл бүр үнэхээр архин живжээ. 7 хоногт баг байнгын гарч уудаг болж ин нэг найзтайгаа зүгээр нэг газар уухгүй сууж та болцсон байгаа мó хайшин тий заавал нэг пив задлаад нэг тий тэгэхгүй л бол юм ярьж чадхаа болцсон ч юм уу
ерөөсөө л иргэнтэй тэг стресс ч нөлөөлж байгаа бах ер нь айгүй олон юм нөлөөлж байгаа хэл та. Тэгэхээр би бол яг архиталт гэдэг юмыг үнэхээр сериэс авч үзэх хэвээр. А тэнгууд нөгөө нэг өөрийгөө бас заримдаа ингээд анзаарахгүй байх тохиолдол хүмүүстэр бас айгүй байж байгаа ах маадгүй энийг үзэж байгаа бол тий одоо нөгөө иргэн тойрны найзууд нь ингээд адилхан ингээд хамаагүй ууж идээд байгаа учраас тийм зүйлээ анзаарахгүй бүгдээрээ л ингээд гарч шавуудахтаа ингээд уудаг юм чинь бүгдээрээ л нэг газар суугаал нэг уудаг хоолныхаа хажуугаар нэг пив зэтгүүлдэг тий нэг ингээд нэг юм энгийн юм шиг жишиг тогтцсон. Надад бол тэгж анзаардаг байгаа байхгүй юу. Тэгэхээр яг татаараа 7 хоногт нэг удаа л гарч ууж эсвэл нэг газар сууж алкогол хэрглэжвэл энэ бол нэрээ үнэхээр архитектийн шинж шүү. Хамааралтай болсон гэж ярьд юм л шүү Тийм дээ. хамааралтай болцсны шинж ахгүй юу нь бол тэгээд тэрийг бол түүнээс ингээд одоо юу гэдэг чинь амар ингээл би нэг хайрх уудаггүй хаяа вино л уудаг ч юм уу. Вино ч гэсэн алкогольтой л ахгүй юу тий. Үзүүлэх үр нөлөө нь адилхан л ахгүй юу. Тэгэхээр зөв хэрэглээл амар чухал болчихж байгаа. Ер нь сардаа би бас ингэж бодоод тийм нэг сардаа нэг бас зад шоучвал тэгээ бусдын юус оохгүй. Харин нэг шоуд бол тэгээ бас гоё шоучвал. Гэтэ сардаа нэг л удаа. Тэгвэл хамааралтай биш үстэй тий. Би шахаа гэхгүй. Бас сардаа нэг гарцгаад. Сардаа нэг тий ингэсэн би зарим хүмүүс Гэтэ арихгүй бол гарч бол бас болтгүй мэлээ аюусан нөө. Нэг ингээд жоохон ууж идэж ингэж клуб орохгүй бол бас ингээд нөгөө эсвэл уухгүй гарах юм бол 12-оос бол хитэрэхгүй мэлээ. Тийм. Яг ингээд уухгүй гарангууд нөгөө нэг 12-оос хитэрэхээр хүмүүс амар согтоол. Тэ нөгөө нэг ерөөсөө ингээд ойлголцохгүй ч юм уу ингээд vibe тарахгүй ч байгаа тийм. Сонирн болчихж байгаа байхгүй. Бусдаар нь жоохон ингээ халаалт авч ийж ингэж яг клуб маа борол бас яалчгүй тийм. Тэгэхээр сардаа нэг нь бол зүгээр юм шиг л шүү. Одоо ер нь их шоорж байна. Сардаа нэг нь. Одоо штэ ойрд нэр үнэхээр гарч ирсэн. Ялангуяа нөгөө алкоголоос ингээ холдсон чинь бас уулзах хүмүүс човор жоохон болчтой юм байна. Тэгээд найз нь уухгүй гэхээр чи яадаг болцсон юм чи минь амар өмнө архичин байсан юм шиг тэгэж бас ханддаг хүмүүс ч байна. 2 сарын өмнө 2 сарын өмнө тэр нэг хоосоо чи хийзээ ирлээ. Тэр хоёр хамаалагч авсан уу? Тэр үеэр аваагүй. Би нэг 100 тойлоо дарс тэгэхэд хамаалагчтай л явжсэн да. 100 дуу. Тий. Санахгүй байна уу? Тэгэхэд нэг юм цэргийн өмдтэй нэг юм хамаалагчтай явж ирсэн шүү. Нэг юм том биттэй байх үс. Тэр үед тийм за фаса яасан юм асуудал бас. Тэр үед яг тийм болсон байсан. Тэгээд Гэхдээ би хуасаа дээр бол ерөөсөө тийм байгаагүй. Тэгээ тэр үуч нэг өндөг шидэн бид нэг л хүмүүс чинь бүгдээрээ гарч ирэнгүүт нь шууд бүүлээд өндөг шидэн бид нэг бүгдээрээ бөөнөрөө доор нь төлөвлөж мөлөвлөл нөгөө юм комент ч. Тэгээд яг нөгөө хуасагийн нөгөө нэг зохион байгуулагчийн бас яах бол их бол гээл баахан ярьлаа. За манай монголчууд тэхгүй гэд би тэгсэн аахгүй. Манай арайч тэхгүй. Тэгээд тийм бас муухай хүмүүс биш гээл ер нь тийм ерөөсөө яагүй шүү. Гэхдээ тэр нэг хамаалагчтай өдөр бол нэг цөөхөн хоног байсан юм шүү дээ. Тийм. Ер нь гэдэг яг Монголын артистууд яг хамгаалагчтай ер нь тийм байд юм уу ер нь. Гэхдээ ер нь нэрсэл байхгүй болоос хэцүү мэлээ. Одоо би нэг нөгөө нэг ялангуяа нөгөө согтцсон хүмүүс чинь бас нөгөө өөрсдийн одоо яг зөв conscious нь байхгүй болчтой шүү дээ. Согтолт гэдэг чинь угаасаа тархин тэгж нөлөөлт юм байл шүү дээ. Нөгөө юм зөв буруу гэдгийг ялгах юм ингээд ингэчдэг. Тийм учраас согтуудаа хүн дандаа ингээд юм болохгүй бүтггүй юм хийчдэг ч юм уу контролгүй. Тэг би нэг хэдэн жилийн өмнө бас нэг газар дуулжсан аахгүй клуб дуулжсан шөнө 2-2 цагт ч тийм. Тэг яаж тэр нөө яг юм шууд тайз байхгүй ингээд техникийн урд ингээд хамтдаа. Тэгээд тэгсэн чинь яг ингээд хоёр талдагтай хамгаалагч байсан л та. Тэгсэн чинь нэг эмэгтэй ингээд намайг шууд дуулжсэн шууд хурж ирээд ингээд заамдаад ингээд газар унгаагаад тэгснэ миний чихэн дээр шилээ би чамаа кин гэдэг шиг мэдэн шүү гэв. Амар зөө. Яаж яхад надаас том бихтэй намайг ингээд дараа л унгаачих гэж байгаа юм. Тэгэл хамгаалагч нь орж ирээл ингээд буу юм болол. Тиймэрхүү юмнууд бол бас айгу болдог. Тийм нэг юм жижиг халдлагууд бол болдог. Эсвэл бол ингээд сүүлд бас яг нэг газар дуулаа саяхан штэ сая нэг бараг 7 хоногийн өмнө юм уу та. Чи яг ингээд нэг эмэгтэй яг ингээд дуулчаа гарчаас чи миний ингээд мөөмнөөс ингээд лифчиг ингээд байгаа штэ ингээд зэрэг ингээд бүр тас ингээд зуураад ингээд сунгачсан ингээд хажуугаар зүрхтөө. Тэг хүүе гэд бүр ингээд тэрх чи ингээд бас бөөн бичигнээ болчихоо. Бичигнээ. Эвгүй юм тий. Амар эвгүй хаалдаж мaalдан тэгээд бүс мөс ч юм эсвэл согтуу залуучууд ингээд нөгөө 6 авалчин махалчи гэл ингээд шууд бэлхүүснээс ингээд шууд ингэж татаж матдаг. Тэр мэрэнд би бол амар дургу ер нь. Тэг нэг байгууллагын нэг юм шинжил болд нь штэ. Аймаа ч юм уу. Тэнгүүт ингээд тайзан дээр ингээд дуучтанд дуулж яхад ингээд дуулж яхад нь гараад дуулж маддаг ер нь эвгүй тий.
ингээ хамт зогсоол. Тэр бол ингээ хүмүүс баяраа тэмдэглэж баярлаад би ингээд одоо баяр дээр нь баяр нэмж очиж байгаа штэ. Тэгээ гоё ингээ хамтдаа баярлаад ингээд нэг юм хөөрсөн сэтгэлээр тийм хийж болж байна. Гарч ирээд надад халдаад ч юм уу намайг ингэж татаж чангаагаад айгу муухай ингэж түлхэж мүлхээд ч юм уу дуулж байгаа шууд гарнаас ингэж мөнгөх ч юм уу. Тиймэрхүү юмыг бол би үлэн зөвшөөрч чадахгүй. Яг тэр би одоо нэг артистаа ч биш ер нь эмэгтэй хүнийг яах гэж хэлж байгаа тийм үстэй. Тэгэж нөгөө хамаагүй дураараа үрдэг эрэгтэй хүмүүст бол ер нь нэрээ. Зөвлөд ямар нэг юу хариу өгдөг. Сүүл нөгөө нэг Cardi B өөрлөө ус татчих чи шууд нөгөө юу нэг гэж шийдсэн шүү дээ. Тэр шиг тэгэж бол үзээгүй ч гэсэн тэгээд татаж муталгаа. Ер нь тиймэрхүү байдал үзүүлж шүү дээ. Буцаагаад бол нэг юм байхгүй. Буцаагаад бол нэг яахгүй. Хоёр нэг сая арх яваад архээс чи би энэ зүрийн гимшсэн сууж ирсэн. Чи сайн аваа. Сайн ч яг нэг 7 хоногт бол нэг гэтээ мартай юм байна тий жоохон. Хамааралтай юм байна. Архич л болсон. Би сүүл яг тэгж бодсон. Би одоо ерөөсөө яг celebrate хийн архин дээр гэж ер нь шийдсэн өөртөө. Яг ингээд ер нь celebrate буюу гоё ингэж баярлаад чи ямар нэгэн тэмдэглэлт юм аа нэг юмны ард гараад баярлаж тэмдэглэж тэгж л уун. Бусдаар бол жижиг сайжиг гараа ороо тиймэрхүү юмд бол яг хаа сардаа нэг удаа 2 сардаа нэг удаа нэг заваа харж байгаад гарч орж бас болж штэ. Бусдаар бол тэр чин бас celebrate цаа нэг гоё вэ шүү амьдрал болж шүү нэг гарчдаг юм уу гэх мэт. Түүнээс бол тийм юм. Огч шоудахгүй бол бас жоо утгартай шүү дээ тий. Бас үнэхээр хэцүү тий. Өөрийнхөө подкаст дээр нөө цочинтойгоо жоохон пим уугаад байгаа. Энийг одоо болохгүй бол би ч бас хамааралтай л болцсон зоож байгаа юм байна да. Тэгээ ер нь бол 7 хоногт баг 2 дугаар ч юм бол хоёулын дээр нь баг пим уугаад байгаа юм яагаад байгаа тийм болоод байгаа. Тэр нөгөө тасагчин бүр амар муу юм шүү тий. Оо ямар л ойлог байх вэ? Тэгээд нөгөө нэг тариа итгэх штэ. Яг тэрэн шиг үйлчлэг үзүүлдэг гэдэг байгаа байхгүй. Тэгээ хүмүүс чинь юмнуудаа мартаж сандаг гэдэг нөгөө гайн үе гэмчил тэр хүний нийтлээс харсан. Тэгэхээр бас яхаарахгүй тэр мөр аюултай юм шиг л. Монгол залуучууд бол угаасаа арай дэндүү орж байгаа юм байлээ. Ер нь бүгдийн 100 муу ер нь байнга битүү байдаг болсон байл шүү. Яг өнөөдөр чи нэг жоохон нам гүн байдаг дамаадагт тийм байхгүй байнга тийм. Тэгээд тэр нь ерөөсө дандаа архитай хамааралтай хүмүүс явж байгаа. Арх ууж ямар нэгэн байдлаар л алкогол хэрэглээд байгаа байхгүй юу? Асуудал бол яг зөндөл биш үү тийм. Чи нийгмийн асуудлаас одоо ингээл нэг юм за поли зөв шалтгаал гэж хараад байгаа байхгүй юу? Яг үнэндээ. Тэг чин тэгэл нийгмээс ирж байгаа хүн болгол нийгмийн асуудлыг өнөөдөр Монголд арай л ярьждаг. Ганцхан өнөөдөр чи яагаагүй шүү дээ. Тэг миний бодлоор бас ингээд хэлээ ингээд одоо ингээд саяны ингээд энэ нэг чимээ шуугаан байна шүү дээ. Энд дээр бас хүмүүсийн хандлага ингээд нэг сонин жоок болгоод дуусгаад байгаа юм шиг санагдсан. Харин тийм. Айгуу сонин ингээд яг сериосны эхэлчээд бид нар ингээд үнэхээр энэ сериосны асуудал байгаа зөндөө байж тээ. Тэд нартаа ингээд сериосны хандаж чадахгүй тэнийг сонин рилс мэлсээр жоклол тээ. Тэгэл ингээд доор нь хүмүүс харин тийм ээ. Бараг ингээд одоо нөгөө тээ надтай үерхчихгүй, ингэчихгүй, тэгчихгүй гэл ингээд зүгээр л жок болоод тэгэл одоо энэ хизээ энэ амжиж гад байгаа. Замхачаад байна тий. Тийм. Энд чинь зөвхөн энэ сэдвээр бид нар сэвэх ёстой биш. Энийг дөрөөлж маш олон зүйлтэй тэмцэх ёстой байгаа байхгүй юу гэнэ л. Тэгээ яг нөгөө нэг илүү үнсрүүн дайрж бөөндөө одоо ингээд бүр нэг бид нар ингээд нэг огшиж босох хэрэгтэй байна. Ер нь бол намайг уучлаарай. Гэхдээ энэ бол үнэхээр үнэн. Тэгэл яг жоклол нэг худлаа сэвэл сошиалаар нэг хитэн сэвэл талбай дээр очиод нэг хитэн худлаа ингээд би талбай дээр ирсэн гэж нэг өөрсдөө ингээд pop орчоод нэг тийм л юм болоод байгаа юм. Тэгвэл тэгвэл яг энэ чагсаал магсаалд яг өөрөө энэ бичлэн хэр оролцож байна вэ? Би яг өмнөх нэг одоо чагсаал дээр очих чаа ялч том гидтэйсэн. Тэг өчтөр яг чагсаал болж байгаа. Би нөө Facebook ерөөсө ухаа болцсаахгүй. Тэгээ тэрнээс хойш яг мэдээлэлс жоохон ингэчээд тэгээд байгаа гэж нөгөө тийм үү гэд нэг орж нэг ингэж үздэн үү гэхээс өчтөр бол талбай дээр чагсаж байгааг нь бол яг мэдээгүй. Тэгэл өнгөрчлөө. Тэгээд нэг хаяа нэг ороод үзэнгүүд л дандаа л нэг ингээл бөөн л жокнууд л яваад байгаа юм шиг тагүйсэн нөө. Яг нэг юм сериосны юм ерөөсөй байхгүй байж эхэлж байсан юм байна шүү дээ энэ тэгэл те. Тийм нэг жоклол мэдгүй нэг тийм бахан тийм бодлоо жоклол дуусаад байгаа юм шүү. Одоо яг жишээлбэл Америкт яг улс төрийн шүүмжлэл нь өөрөө нэг салбар бүрээрээ өөр жишээлбэл хипхопч жишээлбэл улс төрлөгээ одоо дуу хийж ин те. Тэнгүүт комедианууд нь болохоор арай илүү саркастик байдлаар шүүмжилдэг байхгүй юу? Монгол болохоор тэр саркастикуд нь бол хоёр одоо яг яриад байгаа юм байхгүй юу? Ер нь л тийм бол ах тэгвэл тэр нь саркастик нь надад таалагддаг юм шиг байна. Тийм. Яг тэгвэл нэг хүн болгон яг одоо нэг сериосны бичиг гэхээр магадгүй бас мэдлэг жоохон дутуу тий. Сериосны бичгийн тулд улс төр бас тодорхой хэмжээнд ойлгодог байх хэрэгтэй тий. Тэгэхэд өөрөөсдийнхөө хэмжээнд ойлгодгийгоо өөрсдийнхөө чаддаг юмар илэрхийлээд байгаа юм тэр.
Тэр тэгэл яг аль аль нь бас хүний далд нухамсарлуул очтгол байх л та тий. Ямар нэгэн өөр одоо заримд нь яриа ийм саркастик байдлаар очихдоо тэр асуудал бас яг зорж очиж байгаа байхгүй тий. Тэг нөгөөх нь арай өөр бас замаар тийм л юм байна л да тий. Тий, жишээлбэл манай комедиан Бата гэхэд Росто оюун эрдэнэ гэж нэг юм оройн ивент зохиогоор тэн дээрээ бүгд нэрээр гарч ирэл шалж байгаа байхгүй тий. Тэгэж бол болж байгаа юм. Гэтэ ингээд асуудал үүсээд тэгээ тийм болоод тэгээ ингээл намжчихад байгаа хэвчээ ер нь бол ингээд бас нэг арай өөр сарказм л да тий. Нэг арай өөр маягаар илэрхийлсэн гэх юм уу. Тэгэхгүй бол одоо энэ нөгөө нэг мим болоод байна гэдэг чинь. Загварлаг өнгөлөг төмөр гадаргуутай 5500 10,000 20,000 соролттой төрлүүдийг санал болгож байна. HQD High Quality Device. За хэдүүлээ уран бүтээлийн талаар бол тодорхой хэмжээнд ярьсан гэж бодож байна. Одоо нэг жоохон өөр одоо татгшаага гэх юм уу? Сүртэй эхлэе. Эми хувьд юу н хайр гэж. Юу вэ гэж юу? Гэтэл айгу том асуудалтай тий. Тэгэл яг ийм тийм гэж хэлэх хэцүү. Тэгээд яг нөгөө яг мэдээж бүгдээрээ мэдчихэж байгаа ш тайр гэдэг бол ихтгэлцэл тий. Одоо яг нөгөө ир эмээ хайр тэгэл өөр хүүхдийн гэр бүлийн эцэг эхийн хайр гэл бүгд тусдаа байгаа ш тий өөр өөрийн. Тэгтээ бүгд нэг юм дээр яг огтлцох байх тэр нь тэгэл би жоохон бодох хэрэгтэй байна. Яг ийм асуултанд хариулж үзэх болохоор хайр гэж юу нэрээ юу юм бэ? Би ер нь хүнийг яаж хайрладаг лээ? Айгу өөрлөгөө шууд өнгөж эхэлч тээ. За миний хувьд шүү дээ тийм. Миний хувьд бол хайр гэдэг бол бас халамжнаас эхэлнэ. Тэгээд халамжнаас эхлээд хүлээн зөвшөөрөхөөр дайраад тэгээд одоо тэр чинь эцэг их тэг бүх юм дээр шүү дээ. Өөр хүүхдтэй юу гэдэг. Тэгээд эргэлзээгүй байдлаар дуусгах байх л гэж бодож байна. Ер нь тийм яг би бол хайртай хүмүүстэй амар их халамжтай байдаг гэж өөргөө боддог. Тэгтээ тэр нь би халамжтай байх ёстой гэж бол тэгэхгүй. Тэгээд яг дотроосоо гардаг шүү дээ. Угаасаа хүнд хайртай хүнд бол алина таа энийг идгээл те. Тэгээд тэр чинь бол бас хайртайгийн илрэл чухал учраас те. Эрүүл байх хэрэгтэй байна шүү дээ те. Бас ингээд гоё өөрийнхөө хайрыг өгмөр юм те. Тэрийг бол боддороо халамжлна. Тэгээд бас мэдээж бүхэн төгс биш. Одоо магадгүй миний хүүхдэд ч бас одоо төгс биш зан чанар байгаа шүү дээ, тий. Эцэг их маань ч гэсэн бас байгаа, зөрчилдөх үе байгаа. Одоо хос маань ч гэсэн хостой хүн бол тэгэл хоорондоо бас ингэн тий. Тэрнтэй адилхан одоо ямар нэгэн байдлаар хүлээн зөвшөөрөх бас айгуу чухал ах гэж бодож байна. Өөрчлөх хичээхээс илүү яг хайр дээр шүү дээ. Тэгээд эргэлзээгүйгээр одоо яг тэр энэ хоёрыг л давцсан байхад бол яг болж байгаа хэл гэж бодож байна. Хүндлэл үү халамж уу? Халамж бол яг нөгөө хүндлэл энэ төр ингээл багтчихлах та миний бодлоор яг хүндлэл бол мэдээж чухал. Гэхдээ бас нөгөө нэг юм хүчилсэн юм бас байж болохгүй шүү дээ, тий. Хүндлэх ёстой гэж ингэж хүндлэх биш. Бас нөгөө дотроосоо нэгдүгээр тэр хүндлэл бий болох ёстой. Тэр хүн ч гэсэндээ хүндлэлийг бас одоо олж авах ёстой гэдэг ч юм уу. Тэгвэл хамгийн гол хайрын хамгийн гол юм халамжлаад байна уу? Хараа ямар хэцүү юм бэ наадах чаа. За байж байгаа. Харин тийм айгүй хэцүү. Яг нэр хайрын гол юм нэр юу юм болоо тий. Хүндлэл бас чухал тий. Халамж чухал, итгэлцэл чухал тий. Яг энд нар чинь яг яалчгүй яг хамгийн гол гэж хэлж чадахгүй байгаа юм л та. Яг бүгд л яг ингээд тий. Цогцоор тий. Болчиход байна л та тий. Тэгвэл өөрийгөө юу хэрэг хайрлаж байна? Тэр бол яг нэгт тий. Энэ бол амар нэгт. Ялангуяа одоо бас яг адилхан магадгүй нөө төрсэн байгаа эмэгтэйчүүдтэй ч гэсэн хэлэхэд бол хүүхдтэй болсон ч гэсэн өөрийгөө нэгт тавьсаар байх хэрэгтэй шүү. Тэгтээ тэргүй ээж хүн бол тэгэл хүүхдээ хайхрах нь бол ойлгомжтой. Хүрийн холбоо тий гэх мэт. Тийм бол муу ээж гэж бол байхгүй. Тийм болохоор ер нь юу ч болсон ер нь өөрийгөө л нэгт тавьж явах хэрэгтэй. Тэгээд өөрийгөө нэгт тавьж байгаа хүн одоо нөгөө нэг өөрийгөө ихлэ хайрлсан бусдыг хайрлна гэлээд чи би тэрийг бас ингээд яг юуг нь хэлээд идэм болоо гэдэг яг ингээд өнгийсэн чинь хүн ингээ өөрийгөө хайрлаад ирэхлээрээ өөрийнхөө одоо амар амгалан тайван сайн сайхны төлөө ингээд бас сэтгэж бодож эхэлж байгаа байхгүй. Тэрэнд нь автоматар хайртай хүмүүс нь багтчихдаг. Одоо би ингээд жишээ нь одоо би нэг эмээгээ нэг тэгчгэнсэн. Би нэг тэгчвэл миний сэтгэл гоё болох гэдэг юм тий. Би нэг одоо энэ хүнд ингэж өгчөөл гоё болох гэдэг юм. Нэг усны жоохон амиа байна шүү дээ. Гэхдээ тэр нь бас эргээгээд
нөгөө хайртай хүмүүсээ бас ингээ гоё багтаачж байгаа байхгүй. Тэгэхээр тэр л юм байлээ л гэж би ойлгосон. Тэгвэл тэгэл нөгөө нэг зарим нэг эмэгтэйчүүд маань хүүхдтэй болоод шууд амьдрал руу те obvious амьдралын хатууд гэж ингээл тэгш өөрийгөө нь хайчдээ штэ те. Тэгэл одоо яа тийм таргалдаг ч юм уу өөртөө итгэлгүй болоод тэг гэрээсээ огт гарахаа болол те өөрийгөө бүр тийм вакуумжаал. Тэр нь бол тэгээд тийм бол байхасгүй өөрийгөө нэг тавиараа. Тийм өөрийгөө л нэгт тавь. Гэтэ тэргүй хизээч муу ээж гэж байхгүй учраас хүүхдээ үргэлж санаад тавьж үргэлж халамж шайлах нь ойлгомжтой учраас нөгөө би одоо ингээ ээж болцсон ингээл зөвхөн ингээд нэг зарим нэг одоо манай найз нөхдөр ч анзаардаг байхгүй. Тэг бил тах чи бити хитрхи ингээд ээж өөрийгөө ингээ хаяа үнэхээр ингээд ээжтэй үлдээгээд гар ор те. Тэгэхгүй бас нөгөө нэг зарим ээж нар нөгөө яг төрснөө дараах хямралаа давж чадахгүй тэг ингээ тэнцэнэ ингээд нөгөө шилэнд орно гэдэг чтэй тий шилэнд ороод үлдчихдэг юм шиг санагдаад тий тэгж бол өстой болохгүй. Одоо тэгвэл ингээл за яг одоогийн өнцгөөс одоогийн үзэл бодол дээрээс харахад ер нь эмэгтэй хүний төлөвшөл те энэ нэг хэдэн наснаас ер нь эхэлдэг юм шиг санагдчихэв. Мэдгүй. Би одоо тэгэл нөгөө өөр дээрээ л жишээ авч яаж тий. Би одоо төлөвшсөн болов гэдэг байхгүй. Яхаа тэгэл төлөвшж явж байгаа л ах тий. Түүнээс бол тэгээд би чинь стил миний дотор хүүхэд хിവэрэ байгаа. Тэр нөгөө inner child гээл дотоод хүүхэд гээл бид нар тижээхэ болцдог. Нөгөө бид нар ингээм амьдралд хариуцлагатай болцдог тий. Ээж аав болох тусмаа одоо ингэх хэвээр одоо тэгэх хэвээр одоо ингэх хэвээр тийм байх хэвээр ийм байх хэвээр гэд өөрсөндөө аягүй их ингээ ачаа өрөөд идэг. Тэр чинь нөгөө нэг дотоод хүүхдийн ингээд ер нь хүлээл дараал байдаг гинэ. Бид нар бүгдээрээ л нөгөө нэг амар олон жил амьдарч байгаа л охин гэдэг шигтэй. Яг тэр нөгөө нэг байх хэвээр. Тэгэхээр миний бодлоор би бол төлөвшгүй байх. Зүгээр яхаа одоо нөгөө нэг хүүхэд маань бол байн заа төлөвшөөгүй ингээд ийм хүүхэд маань байна. Гэхдээ би нөгөө нэг юм ухаан илүү орж ирж хариуцлага, амьдралын зорилго ч юм уу тий одоо тиймэрхүү зүйлтэйгээ ингэж баланслж одоо тэрүүгээр хөтлөгдөж явна. Гэхдээ миний дэ сахилахгүй дотоод inner child байж л байгаа тийм. Төлөвчлөөгээд нэг төмөр хатагтай болохгүй тийм. Тийм шүү дээ. Тийм. Тэгэхээр эрхлөөл эрхлэн тийм ингээд тиймэрхүү байдлууд бол бас. Жишээ зохиосно. Төлөвчлөөгээд төмөр хатагтай болохгүй. Зохиочлоо. Гэтэ тийм яхаа төлөвшөлт гэдэг чинь өөрөө бас яг хүн юу гэж харах вэ гэдэгс шүү дээ. Нэг том болж тий нэг ингэж тий одоо нөгөө нэг яг утгаараа том хүн болохыг л ер нь төлөвшөлт гэдэг байгаа ч тий. Одоо жирэмсний синдром гэдэг байдаг шүү дээ. Одоо сүүлийн үед бүр айгүй их яригддаг болсон тий. Жирэмсэн байх үед одоо тэр жирэмсний синдром гэдэг зүйл хэр их нөлөөлж юу? Гэхдээ би ер нь хаач тийм юмд айгүй баг урцсан. Тэгээд яг одоо ингээл нөгөө хямрал тэгээл яг тэр үе яг амар хөөлдөг эсэлтэй ч гэж. Нэг айгүй гомдомтгой ч юм уу, эмзэг ч юм уу тэгэл нөгөө гормоныхоо юунасаа болол тийм болчдөг юм бэлээ. Тэгээд төрсний дараа ч гэсэндээ бас жоохон эмзэг болдог юм бэлээ. Гэхдээ тэр бол нөгөө цаг хугацааны л асуудал юм бэлээ. Яг тэр үедээ ингээд амар хэцүү ингээд бүх юм төр зурах гэж бодож бас зүгээр л давчгаар л юм бэл. Гэхдээ яг бас үнэхээр асуудалтай ноцтой байдаг тийм сэтгэл зүйн ингээд үнэхээр болохгүй байгаа эмэгтэйчүүд бас байд юм бэлээ ялчгүй. Тэр бол ялчгүй мэрэгжлийн хүмүүст ч юм уу тий үнэхээр хандах ёстой асуудал ноцтой юм шиг байлээ л тий. Тэг би бол яг нэг тийм амар ноцтой юм бол надад байгаагүй. Тэгэл яг цаг хугацааны ихээр тэгэл гайг болчихсон шүү. Тэгвэл энэ хүмүүсээс бас шалтгаалаад байна тийм нэг хүмүүс нь. Тийм. Ер нь бол яг бодит тийм нэг синдром нь бүр амар бодит. Яг нь ер нь уйлдгүйгээрээ их уйлдаг байсан л да. Айгу эмзэг жоохол юмд гомдоол тий жоохол юмд ингээл эмзэгшээл айгу тийм нялхарцсан тий нэг тийм болсон бас. Тэгэл нэг янз бүрийн юм идмээр санагдаж байна. Би ингээд бензин үнэртгэхээр ингээд бензин ууж үзмээр санагдаад төс тэгэл ууж үзээгүй л дээ. Яа нэ. Гэх мэт тийм сонь юм байт юм уу? Байт юм бэлээ. Тэр үед үү? Тэ? Бензин уумар санагдаад. Ингээ үнэртгэхээр ингээ гоё үнэртэл тэгэл ингээ хүүтэн багтаа гэж айгу бодож мэддэгс. Тэгэл сонь гаж. Яг зөвхөн үед эмхтэй хүн яг тийм биш. Манай ихтэй ч надад бүр ингээ сонь юм захиад идэвс. Бүр нөгөө юу лээ гисэл үлүү нэг юм дөрүлж юм уу? Тэр мэрийг захиж байхад би бүр гайхаад. Хизээч загч байгааг нь үү? Хизээч загч байгаагүй тийм сонь юм амтыг хүсэл идэм шиг үлээ тий. Ямар ч энэ бензин уумаар санагдчих. Тийм. Үнэхээр тийм сонь юм орж ирдэ юм байлээ. Тэгээ яг тэрийгээл яахгүй бүр ингээд санахгүй тий. Тэгэл санахгүй. Тэр ямар бензин уух чааш тий. Тэгэл яах. Тийм мэдрэмжэл төрж ирсэн. Хүүхэдтэй яг болсны дараа одоо ингээд нэг өмнө ингээд чиний ингээд энэ ертөнцийг харах үзэл одоо ертөнцийг үзэх үзэл хүүхэдтэй болсны дараа хэр өөрчлөгдсөн бэ ер нь? Өөрчлөгдсөн. Тийм ер нь өөрчлөгдсөн. Тийм.
илүү тийм бас яг хүрийн мэдээж хайр гэдэг юм бол амар мэдэрсэн гэдэг надаас бүр ийм амар хайр ингэж ундарч гардгийн байж тээ гэд. Тийм юмыг бол бас мэдэрсэн. Тэгээд ээж мэжийг ойлгодсон байлээ, яалчгүй зөөлөрд юм байлээ. Тэгээд илүү бас нөө сэтгэлийн хаттай болчтой юм байлээ. Тэгээд тийм яалчгүй тийм дээр өөр. Тэгээд илүү хариуцлагатай болчтой юм байлээ. Тэгээд илүү зөв байх гэж хичээдэг ч болчтой юм байлээ. Илүү алдаа гарахгүй байхыг хичээдэг болчтой юм байлээ. Одоо илүү нөө төлөвшгөөд байгаа юм шүү тий. Тэгээ жоохон төлөвшгөөд их хичээгээл тий. Тийм байдал бол анзаарагдсан байгаа юм шүү. Тэгэл ингэвт хүүхдтэй болсны дараа ингээл нийгмийнхаа ийм юм тийм юмыг өөрчлөх юмсан энэ гэсэн бодол орж иж ирсэн үү? Тэр бол тэрнээс өмнө байсан бодол. Байсан уу? Тийм. Ер нь бол яг нөгөө би болохоор ийм анзаардгүй байсан юм билээ. Тэгэл яг хүүхдтэй болсны дараа ингээл тэргэн дээр хэвтүүлчихэл те түрээл явахад ингээл Тийм ээ. зам талбай малбай байхгүй ч юм уу яг тийм амар их анзаарэгдэж эхэлт юм бил. Зарим кино миногч ингээд нөгөө нэг ганц бие байхдаа үзээд нөх юм санагддаг байсан кинонуудыг болчоод үзэхэр жишээлбэл шал өөр байгаа таахгүй. Тийм. Одоо тэгээ нэг тийм ээж болохоор нэрээ тийм кино минь үзэхээрээ тэгдэм байл шүү нэг юм ээж мэжтэй холбоотой хүүхдтэй холбоотой сэдвээр амар хүнд тусдаг байгаа шүү харин тийм. Тэгдэм байл. Одоо нэг шар гэгээ кинод нь шүү дээ хоёр үзсэн. Үзсэн шүү. Шар гэгээ кино ч нь одоо ингээд баг муулаад байгаа хүмүүсийн дийлэнх нь юу нь бол энэ ганц бие хүмүүс байгаа даахгүй юм залуучууд охтууд. Тэнгүүт яг юм ээж болцсон болцсон юм жоох хүүхэдтэй хүмүүст бүр юм амар хүнд шар гэж яадаг үлээ. Нөгөө жоохон хүүхэд нь асарчдээ штэ. Тэгээ нөгөө өөр хүний хүүхдийг аваад тэгээд яачдаг лөө. Тийм. Өөр хүний хүүхдийг аваад тэр нь асарчдаг. Тэгээ тэн дээрээс хөтлөө байсан юм биш үү нэ. Тэр ястай амар. Магадгүй ганц бие байсан бол арай бага уйлах ч юм уу те баг уйлахгүй ч байх юм уу. Тэгж өөрөөр тусд юм билээ. Юм болго юм өөрөөр тусдаг л болчт юм билээ. Тийм. За хайр гэсэн юм чинь одоо дараагийнхын асуулт нь нөхөрлөл гэж ирнэ юу вэ? Нөхөрлөл гэдэг бол хайр. Том шүү гэдэг юм шиг. Хайр бол нөхөрлөл. Нөхөрлөл гэж юу вэ гэж байгаа юм тийм? Тий. Түмүүд энэ дэр ингээ асууч. Эрэгтэй эмэгтэй найз гэж байдаг уу? Байж болно заяо. Гэхдээ тэр лимитээ эмэгтэй хүн тогтоо гэж боддог. Ер нь бол тий. Тийм одоо хязгаар юм гэх юм уу? Эмэгтэй хүн нөхөрлөл нөхөрлөл бол ер нь хязгааргүй юм байж идэг шүү дээ дотор нь. гэж хязгааргүй юу? Хязгааргүй. Яг нэг юм эрэгтэй эмэгтэй хүмүүсийн нэг юм бас байгалийн одоо гэдэг ч юм уу тий нэг юм өөр юм байна л да. Ялгаа. Тэгээ тэрний одоо яг нөхөрлөл байлгах уу байхгүй одоо нөхөрлөлийг байлгах зүйлийг нь эмэгтэй хүн хязгаарын тавьж тогтооно л гэж би боддог. Энэ дээр би одоо нөгөө ямар ч эрэгтэй хүнийг шүүмжилсэн юм байхгүй эмэгтэйг шүүмжилсэн юм байхгүй зүгээр л тэгж боддог. Юм байна л. Тэгвэл яг одоо энийг ийм байдаг шүү дээ. Эр хүмүүс бол хоорондоо жихэн гоё нөхрөлдгөө те. Харин эмэгтэй хүмүүсийн нөхрөл бол юу гэдэг чинь зүгээр уулзаал найна гэж байгаа л ардуур нь муулаад идэх те. Одоо ер нь нэг зүрхний хаан дэр нь хичнээн байна. Бараг цөөхөн штэ маш цөөхөн. Дээр үед бол дээр үед те амар хоочны хүн юм байна шээ. Ер нь зөндөл найзуудтай байсан. Тэгээд амьдралын ихээр угаасаа ингээд элс шиг шигшигдэн. Тэгээд яг шигшигддэг ч юм бэлээ. Тэгээд одоо магадгүй одоо би нөгөө ээж болсноос хойш ч юм уу адилхан ингээд ээж эмэгтэй найзуудтайгаа илүү ингээд одоо бас ойрхон дотносч илүү ойлголцох юм бас ертөнцөөрөө ч юм уу тэгээд тийм юм бол бас илүү мэдрэгдэж байгаа. Тэгэл ялчгүй би чи эмэгтэй уучраас эмэгтэй найзтайгаа бас ингээд ойлголцох нь илүү ихсэж байгаа ч юм уу тий. Тэгэнгүүт миний бодол заяа миний л бодол шүү. Амар олуулаа нийлдэг эмэгтэй хүмүүс байдаг шүү дээ. Тэд нар жоохон тийм жоохон ингэ санагддаг надаа. Би яг нэг туулсан амар нөгөө туршлага энэ төр бол байхгүй л дээ. Яг тийм эмэгтэй фракцтай бол байж үзээгүй. Дандаа би ер нь ингээд манай найзууд ер нь нэг тийм фракц байдаг байхгүй юу. Дандаа яг ингээд нэг ингээд тусдаа ингээд найзалдаг хүмүүс байдаг. Тэгэхээр би бол тийм яг фракцэнд жоохон итгэдэг шүү дээ. Ер нь эрэгтэй ч вэ, эмэгтэй ч вэ жоохон тийм санагдав. Уус төршиг тий. За одоо хүн чинь адгаад ингээд одоо зөвхөн хоёулахнаа уулзаад юм ярих чинь нэг өөр шал өөр ярианы сэдв өрнөдөг. Ингээд 4-5 уулзаад юм ярихаар шал өөр ярианы сэдв өрнөдөн шүү дээ. Тэгэхээр тэнцээж холбоо нь яаж үүсэх вэ гэдгээс ахуулаад байх л та. Миний бодлоор. Эмэгтэй хүмүүстэй юм эрэгтэйчүүдтэй юм найзлах амар дуртай байд юм шиг санагдав. Эмэгтэй хүмүүс үү? Эрэгтэйчүүдтэй найзлах дуртай гэж үү? Тийм байд юм байхгүй хаа. Хал палгүй юм амар байд юм шүү. Ер нь Түшигтэй юу? Нөмөлтэй.
Гэхдээ яг тэгэл яг миний бодлоор бол яг нэг заавал эрэгтэй гэж харахгүй, эмэгтэй гэж харахгүй зүгээр л тэр ингээд ойлголцож байгаа хүн чинь аль нь ч байж болно шүү дээ. Тэрүүгээрээ л найзалж явах бах л та. Түүнээс бол яг би эрэгтэй хүмүүстэй л найзлах туртай. Яагаад гэвэл хал палгүй гэж бас бодохгүй байхаа минь. Хал палгүй бас эмэгтэй хүмүүс ч бас байгаа шүү дээ. Тэгэл яг нөгөө дуугаа гэдэг шиг тийм ойлголцлынхаа төвшин л явагдаж байгаа гэж бодож байна. Тэнгүүд одоо ингээл за Монгол охтууд маань те айгу хөөрхөн байна. Тэр нь масараа хөөрхөн байна, гоё увцалж байна. Үзлүүд нь аль хэдийн тогтцсон те зоригтой одоо Төлөвсөн гэж байна. Тэнгүүд ингээл ийш тийшээ хэлний сургалт мургалт ч юм уу ихэнхэн охтууд сурч байна те. Гадагшаа хин тэтгэлэг авч байна. Яг залуучууд байгаа л да. Гэхдээ дийлэн хувийг нь охтууд эзэлж байна. Тэнгүүд манай залуучууд ингээд залуучууд дэр юм нийгмийн оролцоо ч юм уу те. Ер нь Монгол залуучуудаа яг ямар төвшөнд явж байгаа гэж боддог ер нь. Ингээл хараад ангууд. Гэхдээ наад саяны ихэнх эмэгтэй гэдэг чинь нөгөө эр эмээ харьцаанаас болоод байгаа юм шүү. Үгүй юу? Тэр нөгөө нэг эр эмээ харьцаач амар харцангуй мэлж Монгол те. Нөгөө нэг юу лээ? Амар 8 эрэгтэй биш 8 эмэгтэй биш үү лээ? Нэг эрэгтэйд хэдэн эмэгтэй яг нэг эрэгтэй 8 гэдэг үү? Тэр чинь айгүй ташаа юм шиг үлээ. Би гэсэн тийм сүүл яс чи нэлээ ойролцоо. Тэгээ анзаараад тахаар нэг газар орохоор л ингээл битүү эмэгтэйчүүд байгаа гэдэг чинь. Тийм тэгэл битүү эмэгтэйчүүд тэр газар байгаа байхгүй. Тийм болоо. А за юу ярьж Яа байлаа. тийм нөгөө нэг юм Монгол залуучуудын өнөөгийн байгаа байдал. Монгол залуучууд үү? Зарим охтууд чинь ингээл нэг Монгол залуучууд амар арчаагүй гэж нэг рил мэл хийгээд идэв шүү дээ. Нийтдээ ер нь нэг масс нь ойлголт нь тийм болчлоо шүү дээ. Охтууд нь бол одоо ингээд тиймэрхүү шүүмжилж амар болгодно бид нарт энэ төр гэж мэгэл. Тий. Тэнгүүд одоо ингээл нөгөө гадаад хүнтэй суугаалтай тэнгүүд Монгол залуучууд нь арчаагүй юм чинь. Гадаад нарчаатай байна гэж үү? Гадаад нарчууд ингээд зүг шүү дээ. Ингээл гэдэг тийм байгаа шүү дээ тий. Тэгээ ер нь тийм болцсон байлээ. Энд л юу гэж боддог. Би харин яг юу гэж бодхоо сайн мэдэхгүй байна. Яг л яг тийм арчаатай арчаагүйгийн талаар яг нэг мэдж байгаа юм алга л да. Яг яасан тэгэл ингээл ингээл хоёр эмэгтэй 5 залуу хөдөлмөрлөө сууж штэ яг. Энэ дээр одоо яг тэгэж ярих яг юуг нь арчаатай гэдэг байгаа арчаагүй гэдэг байгааг сайн ойлгохгүй л юм л да. Одоо яг би энэ Монгол залуучууд үнэхээр арчаагүй гэж хэлэх надад ямар ч юу алга. Эсвэл арчаатай тийм энэ талаар ярих ямар ч юу алга. Бүгдээрээ л эрэх тийш адилхан хөдөлмөрлөө л явж байгаа юм чинь. Мадгүй одоо тэр эмэгтэй тэгж ярьсан хүмүүст нь таарсан жоохон онцгой залуучууд таарсан юм шүү. Бигээс яг үнэхээр арчаагүй эсвэл үнэхээр ингээд яг тийм тал дээр яг ярих юу алга. Яг шууд шүүмжилж хэлэх юм бол үнэхээр алга. Яг ингээд л одоо би чинь ялангуяа ингээд одоо хипхоп ингээд хүмүүстэй хипхоп зах зээлтэй ч юм ойрхон байгаа. Миний эргэн тойронд одоо юу гэдэг юм баг 80% нь эрэгтэй хүмүүс байдаг тий. Надад бол тийм юм ерөөсөө анзаарагддаг шүү дээ. Одоо яг ингээл бүгдээрээ л дайчин бүгдээрээ л гой хүмүүс таарлцдаг миний амьдралд. Тэгэл би одоо яг арчаагүй хүнийг бол мэдгүй. Зүгээр яхав ингээд магадгүй тий ингээд өөрөө ингэж амар гоё явж байгаад тий ингээд өөрийнхөө имийг бушнуулаад эсвэл одоо би миний хувьд бол нөгөө арчаагүй гэдэг үгний нөгөө нэг юу н өөр болчиход байна л да. Тодорхойлтно. Одоо ингээд эхнэр хүүхдээ дэлб зодсон тий. Тэгэл мөхаагүй аригчин тэгэл нөгөө гоё ингээл эмэгтэй хүний хувьд чинь тэр хүний хүүхдийг гаргана гэдэг чинь маш том зориг гэдэг байхгүй юу? Уг нь бол үнэхээр итгэсэн, хүндэлсэн амьдралаа өгж байгаа тийм айгу том зориг штэ. Гэтэл ингээд тэгж авч явж байгаа. Тэгэл нэг юм худлаа ярьж хулгай хийсэн ингээл юу гэдэг те. Тиймэрхүү зүйлийг л би арчаагүй гэж хэлнэ. Бусдаар бол одоо яг тэгээ нийтлэхээрээ тийм юм гэхээр бас үгүй штэ тий. Тэгэхээр бас яг тэгж бодож ийнэг үл бас үгүй л гэж хариулах шиг штэ. Тэгэхээр яг арчаагүй эмэгтэй хүмүүс ч бас байгаа штэ ер нь бол тий. Тэр нь айл нь байгаа штэ тий. Тэгэхээр наа чи юм амар юм ингэж л хариулахаар асуулт болчиход байгаа байхгүй. Би бол тэгж бодохгүй байна уу. Тэгээ өө яах нөгөө нэг нийгэмдэр одоо юу гэхэд байгаа хандлын асуулт түнс нэг Монгол залуучууд энэ төр бол огч хүмжлэх гээгүй. Тэгээ нэг тиймэрхүү л шивсэн дүрн мэлийн хоббит одоо тий. Сүүл дүрний шивс мөснүүд нэмж гэнэ. Би арай аюу жижигэн юм нэмүүлээд байгаа шүү дээ. Ийм дөрвтэй том юм нэмүүлэхгүй. Гэхдээ яг нөгөө жижигэн юм нөгөө өөртөө учиртай юмнууд л хийх амар дуртай болохоор. Тэгэл тэрийг аваад баясаад тиймэрхүү тал. Жижигэн нэг юм чамин зүйл үү? Тийм одоо ингээл үсэг байгаа энэ манай охины юу ахгүй юу? Тэгээд нөгөө энэ ингээ хүмүүс чинь нөлөөс хэлгээд байдаг шүү дээ. Тэгээд би болохоор яг үсэг чинь бас цаагаараа хэлбэр нэг юм баа штэ. Охиноосоо ол зөвхөн баярлаж байсан. Тэгж өөртөө бодож ингэж хэлгэж байлтай. Тэгэхээр нэг тиймэрхүү л тал. Ийм одоо би юун дээрс ч одоо үзчихсэн юм аа. Үнцэрхэг үзэлтэй гэж тэгжсэн штэ. Тийш жоохон тийм. Үнцэрхэг үзэл гэж юу юм бэ? За миний хувьд бол үнцэрхэг үзэл гэдэг нь болохоор
одоо жишээ нь над дээр яаж одоо өсвөр насны хүүхдэд илэрсэн бэ гэхлээр илэрхэн ч юм те зөв би өөрийгөө тэгж бодсон. Би бол одоо ингээл яг тийнейж насан дээрээ яг ингээд герман руу нүүж байгаа шүү дээ. Тийм герман руу нүүгээд тэнцээс сургуульд ороод би бол ингээд одоо нэг үгээрээ одоо бас тэгж хэлэхээр муухай гэхдээ бас тийм ч юм шиг үгүй ч юм шиг одоо яг гадны хүмүүс донд үнэхээр ингээд идэшгүйсэн. Тэгээ би ингээд тэр германд ингээд байж мэж захтаа ингээд яг одоо юу гэдэг чинь би ерөөсөн Монгол л явна л гэдэг тийм хөвтөөс ахгүй. Тэгээд яг 18 болоод яг насанд хүрэнгүүтлээ би шууд Монгол яваал. Ерөөсөө ээж аав дүүнэраа ингээд шууд хаяал ээжээс гуйгаал ингээд аав ээж хоёртойгоо ярилцаал. Тэгэл ирээл шууд имээ дээр ирээл амьдрал. Тэгэл ерөөсөө би одоо ч гэсэн надад тийм байдаг байхгүй. Би одоо ингээд үнэхээр ингээд гатгшаа ингээд зайлчмаар үгүй байж тээ. Гэтэ ингээд зориглоо тархан нүчт юм уу гэж бодож байна заяа. Дотроо тийм дотроо гих мэт те. Тэгээ ингээд өөр тархан мархуу баг байрны өн те юм юу вэ те. Гих мэт. Тэгэхээр ингээд би бол яалчгүй л Монголдо хайртай. Бүр ингээд үнэхээр Монголын байгаль агаар бидний түүх те бүх юм үнэхээр агуу байхгүй. Тэгээ одоо бид нар ингээд яг үндэ хинч биш болцгооцсон. Тэгэл одоо ингээд одоо бид нар Чингис хаан гээл цээжэд хэлдээд яг үндэ яах юм те. Тэр мундаг хүний тэр агуу түүх тэр амар гой босгосон эмпайрыг өнөөдөр яаж авч явж байгаа юм бэ? Би бол хэлхээс бараг ичмээр болчихж байгаа байхгүй. Тэр талаараа миний ингээд айгу дургу уур хүрдээ те. Би ямар нэг юм үнэхээр хиймээр байдаг. Тэгээд одоо бас яг юу хийх ёстой бас ер нь мэдэхгүй байна. Одоо яг энэ байдал руу бид нар бөөндөө л бараг ингэж яахгүй бол мянга би бас ингээд бас юун ч хүрхгүй. Чи ганцаараа яагаад бас юун ч хүрхгүй. Тэгэхээр одоо нэг юм сонирхол болчиход байна л та. Тэр дээр бол айгүй эмзэгэлдэг. Бид нар яач чадахгүй байгаа байхгүй. Одоо энэ яг юу хэрэгтэй юм болоо тий. Facebook дээр нэг юм гоё үг байсан шүү дээ bro. Sorry. Нөгөө Монгол улсыг бити Улаанбаатараар төсөөлөө гэд би нэг хин жилээ бичсэн байсан. Тэр бол надад нэг аим гоё санагдчихсан. Яг үнэхээр очиод амьдрал нь байдаг бол нэрэ хөдөө амьдрал байгаа л да. Хөдөө амьдралгүй гэж хэлээгүй шүү. Зүгээр юм хот шиг юм жоо тэнийг хэлжлээ. Гэтэ яг юм очиод юм хот шиг амьдрах боломжтой бол магадгүй хөдөө явхад бол ямар ч асуудалгүй те. Эрдэнэт тархан бол жишээлбэл аим гоё хот байна. За Эрдэнэт тархнаас өөр тийшээ явъя гэхээр ингээд надад бол жишээлбэл төсөөлөгддөг байхгүй юу. Амдэл нөө жигд хөгжил байхгүй болохоор одоо би бол жишээ нь ингээл яг одоо яг мал дээр ингээл гараал ингээ хүссэн ч би амьдарч чадахгүй штэ. Тэр чинь нөгөө өөрийнх нь ахуй хүмүүжил хүүхд насмас гээд өөр учраас бас би чадахгүй байхгүй тий. Тэрнтэй адилхан хэцүү тэр бол бас хэцүү зүйлх. 21 аймгийн ингээд нэг юм адилхан хөгжилтэй байсан бол 3 сая монголчууд ингээд тараад хуваагдаад амьдрахад ерөөсөө түгжихгүй утаагүй амар гоё амьдрах боломжтой байгаа байхгүй юу. 21 гүмах зүгээр нэг 5 те скул 4. Тэгээ одоо бас ингээд жоохноор ууг нь тэлээл байгаа юм шиг санагдаад байдаг шүү дээ. Баг багаар гэдэг шиг. Улаанбаатар. Үгүй ер нь ингээд дарханаас цааш ирсэн. Тэгээд одоо нөө дархан чинь ингээд ингэж гин гэж байна. Одоо ерөөсөө сар жил өдөр ирэх тусам залуучууд 8 их болж байгаа юм байна. Залуу гэрүүлүүд амар нүүж очиж байгаа гэж байна. Бараг нөгөө юм залуу хүмүүсийн хот болох гээд байгаа ч юм уу. За ингээд дархан руугаа тэрийгээ тэлээд цаашаа Эрдэнэт гээд ингээд бас явчих бах л гэж бодоод. Мэдээ судалгаа болсон юм шүү. Бодсон гэж найдаад. Эрдэнэтийн байр маяг ч мөр Улаанбаатархаас үнэтэй лээ. Би бас Эрдэнэт очиж амьдрыг судалсан тий. Бас л төгжирмээр яг очсон таньдаг ингээд амьдарч байгаа хүмүүс бүр үнэхээр сайхан байна гэх юм гэдэг байгаа байхгүй. Ямар ч стрессгүй зүгээр ажиллая гээл гараал 5 минутын өмнө гараал ингээл бүр ингээл амар гой тайван амьдарч байна. Тий. Манай Эрдэнэт байдаг найз ингэж байхгүй. Ажил нь 6-аас яг бид нартай адилхан тардаг. 6-аас тарчаад өсмөсээд суулна дугуулan муугуулan янз бүрийн хобби мобигоо хөгжүүлж баахан явж байгаа л тэгэл 8 гээл 8 9 гээл харьдаг гэж байгаа байхгүй. Чи хаашаашаа зүгээр 5 минут л яваад байгаа байхгүй. Ер нь бол тэгэхээр бид хэд болохоор 6-аас 8-ийн хооронд зүгээр баг гэртээ ярьж байгаа байхгүй юу? Ер нь бол. Тийм тэгэхээр нөгөө үнцэрхэг байдал чинь тий. Яг нэг нэгдүгээрт мэдээж Монголоо гэсэн сэтгэл шүү дээ. Тэр чинь л үнцэрхэг байдлыг хэлж байгаа. Тэгээ хоёрдугаарт гэх юм бол Монголоо гэсэн сэтгэлээрээ жоохон ч гэсэн юм хийчихинсэн гэдэг тэр нэг юм хүний дотоод одоо нөгөө хүсэл эрмэлзлийг би бол үнцэрхэг байдал гэж нэрлэнэ. Түүнээс ч бол би Монгол минь юу юм уу гэж энэ нь бол бодож модол. Тийм тэр бол үнцэрхэгээс илүү хүний зүрхэнд байх хэрэгтэй ер нь бол энэ дотор.
би Монгол хүн тий Монголдоо л хайртай. Миний Монгол эх орон минь тий гэж бодож энэ дотроо хайрлж тэгээд энэ доторхоо ингэж жоохон ч гэсэн гаргаж үр хөвгтдээ Монгол чинь ийм гоё шүү миний охин эх орон чинь Монгол улс чинь ийм гоё байсан байсан байхгүй гинэ. Байсан байхгүй. Гэт тий ингэж жижигхэн гоё Монголынхон гоё юмыг ингэж гоё одоо юу гэдэг чинь магадгүй уул амжилт жижигхэн юм ингэж авч үлдэж хадгалахыг хичээдэг ч юм уу одоо нэг юм тэрэг л би бол өнцрүү байдал гэж нэрлэнэ. YouTube дээр одоо нэг Улаанбаатар хот гэж бичингүүтээ 1900 гээл тэнгүүт 70-аад 80-аад 90-аад гээл онуудын бичлэгүүд байдаг байхгүй төвөр тэрийг үзэхээр нэр ямар гоё юм тий. Тэгээ одоо тэр гадагшаагаа ингээл нүүж байгаа манай залуу гэрүүл монголчууд байна шүү дээ. Тэд нар ч ихсэндээ бас амар өнцөрхөг шүү дээ. Ингээл тэрүүхэн тэндээ дандаа монголчуудтайгаа нийлнэ. Ингээл баярлал ёслуулан цагаан сараа хийн, шинэ жил болохоор хоорондоо нийлнэ. Буузаа хийн, цовингаа дээлээ яаж иж байгаа л борц ууц бараг юм уугаа аваачсан тий. Тэр чинь хүний өнцөрхөг байдал явагдаад байгаа байхгүй. Өвөө уламжлалаа авч үлдэж гин гэд. Би бол тийм жижигхэн одоо нөгөө жижиг ингэж хойчтой үлдээж чадах тэр зүйлийг бас яг одоо сэтгэлээсээ гаргаж хийж байгаа юмыг өнцөрхөг байдал гэж нэрлэнэ дээ. Эм гэж юу гэсэн үг юм бэ? Монгол штэ. Би бас яг ингээд Монгол гэж яриад эм ороод монголч гэж байгаа тий тэгэл мөрөөдөл music ч юм уу яг ингэсэн юм анх бол нэрээ олохдоо би яг нөгөө хадагтай Mrs гэдэг үгийг сонгомоор байсан. Тэгээ нэг үсэг сонгомоор байсан. Нэг тийм чухал юм ач холбогдол өгөөгүй. Тэгэл нөгөө Mrs A ч юм уу, Mrs T ч юм уу, Mrs O гэхэр нэг юм амар сонирн байгаа сте. Өөр сонсогдоо тийм. Тий одоо нэг үсгээр нь төсөөсөн ч харагдсан ч тэр. Тэгэд Mrs M гэхээр ингээд нэг юм амар гоё сууртай. Тэгээд нэг юм жоохон эмгтээлэг. Тэгээд яг тэрийг тэгж бодоо сонгоцсон чинь дараа нь их олон юмтай холбогдсон. Тий. Эм үсэг өөрөө нөгөө нэг бүх үсгэн дундаас хүнд хамгийн их тогтоогддог тэгээ хамгийн өөрөө нэг харагдах байдал нь хамгийн гоё үсэг гэж явж байлаа. Би нөө тийм үү. Угаасаа тийм байх угаасаа тийм. Тийм би компанийнхаа ребрендинг хийсэн баггүй юм гэж үстэй. Эм болгоцсон байгаа ч тийм. Тэгээд яг бүр интернэшнл бүр тийм ч амар олон мэрэгжлийн юм хүмүүс суужгаад эм зүгээр логогоо зүгээр эм болгох гэсэн баггүй. Яагаад гэсэн чинь эм бүсгэл хамгийн гоё үсэг. Итгэл даах үйцаа. Тий. Нүдэнд дасах үйц. Брэнд болох үйц тийм үсэг. Төлөвшсөн. Тий. Гинэ тий. Нуруутай туруутай. Ингээд хоёр юугаар түшээ байж байгаа өстэй хоёр талаас нь тий. За одоо подкаст маань ер нь бол өндөрлөх тийш хаанд чинь. Тэгээд за одоогийн юмээс за 2030 оны юм тий 5 жилийн дараах юм ер нь ямар хөө төвшөнд өөрийгөө төсөөлж ямар ч зэн төлөвшөх баха. Төлөвшл. Харин нөхөө ихгүй те. Одоо амьдрал тэгэл ястой таашгүй юм ба штэ. Би бол одоо яг хаана хаавал мэдэхгүй байна уу. Тэгэл ямар ч гэсэн өөрийнхөө урсгалаараа урдах юмаа хийгээд те. Зөв сайхан юмаа бодоод те. Тэгээд хөөрхөн хайртай хүмүүстэйгээ халамжлаад тэгээд явж хахад ямар ч гэсэн хүний сайхан амьдралаар амьдрал явж ахлах илүү бас илүү апдейтлэгдсэн байх ах гэж найдаж байна. Тэгээд тэр үед ч гэсэн бас айгүй олон юм хийж бүтээсэн байгаасаа гэж өөрийгөө хүсэж байна. Тэгээд Монголын маань тий жоохон ч гэсэн асуудлууд маань тий зөрчилсөн байгаасаа гэж хүсэж байна. Тэгээ бүгдээр арт хүмүүс маань ямар нэг юм бас хийсэн байгаасаа гэж хүсэж байна. Тийм л хүсэж байна. Наад нэг асуулт байна бро. Би нэг ганц асуулт асууч. Төрнөөс ш бодоол тэгээд мартаалсан. Одоо яг урлагаас өөр бүр тис өөр хөгжим одоо төгөлдөр хуур төрнөөс аль нь ч байхгүй нэг хобби ер нь. Одоо энэ урлагаас тис ондоо хобби. Хобби юу? Яана. Хөгжимтэй ямар ч хамаагүй. Ямар ч хамаагүй тийм. Ямар ч хамаагүй. Энд ч одоо миний хобби байсан болохоор одоо өөр хобби чинь ер нь бол фитнес хийх байгаа. Яг гэхдээ хобби гэж хэлэх бас хэцүү юм аа. Гэхдээ тэрнээс аюух таашаал авдаг. Очих дуртай. Хобби би ч одоо хоббиг болцсон болов уу гэхгүй. Яг одоо сүүлийн үед бол ерөөсөө л найзуудтайгаа одоо тий ингээд нэг уулзаагүй найзтайгаа уулзаж мар хийх бол их хоббитой болж байгаа. Тэгээд юм цуглуулж ярих хобби. Хүнсээ цуглуулахаас хоббитой болж байгаа. Нэх гой цагтай тий нэг тайван төрөөд ийм юм гарсан юм уу? Энэ юу юм ба за тий арт уртлын баг уушч. Тэгэхгүй би ч одоо бараг л за нэг өндөг талах тэгээ ингэж дэлгүүр орж мордог болохоор нэг юм тайван тий хийдэг юмнуудаа тайван хийх л миний одоо хобби болчиход байна. Ер нь дэлгүүр их туртай юу?
юм дуртай. Эмэгтэй хүн л юм чи тий. Айгуу дуртай. Үүлдэл юу л нөгөө хуульч болно гэж ярьдаг байсан гэсэн шүү дээ тий. Тэгвэл одоо ингээл дуучин болоог байсан бол тэгэл ер нь хуульч болсон. Хуульч бол болохгүй байх байсан баг зүгээр манай аав ээж намайг айгуу их ингэж яадаг гэсэн хуульч болгоно. Дуучин байгааг бол ямар юм шүү дээ. Би юу болох байсан байх гэж боддгоо. Цэнгэнд бүжигчин болох байсан байх гэж боддог. Байх магадгүй багасаа яг ингэ явсан бол бас цэнгэнд бүжигчин бол бас их болох төлөвтэй байсан. Тий болох байсан байх гэж бодож байна. Гэтэл нэг урлагтай талбайтай юм хийх Тий яаж иж байгаа нэг урлагаар тий. За тэгээ манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч HQD вебний зүгээс гарын бэлгийг гардуулж байна. За гарын бэлэг авъя баярлалаа. Манай подкастт хүрэлцэн ирсэнд баярлалаа. Тэгээ урилга баярлалаа. гоё ярилцлаа. Гоё байлаа. Баярлалаа. Яриагөө сэдв үлдсэнгүй. Яриагөө сэдв. Тийм үү? Маш их юм ярьлаа шүү дээ. За тэгээд өндөрлөх үү. За За тэгээд Newsag podcast-ийн удаагийн дугаар өндөрлөж байна. Тэр яштай залуусаа дараа 7 өдрийн дугаараар хэрэгэд уулзцгаая.